baby бүжиглэн чамтай Би багадаа нөө боксинг сексэнд явдаг гэсэн. Тэрний ингээд төлбөр нь 15,000 заяа сарынх. Тэгээ би жил төлбөрөө төлж чадахгүйсээр гоёг хөөгдсөн шүү дээ. 15,000 тэр үе чинь бас ихтэй гонигтай. Би одоо гайхаад байдаг шүү дээ. Би гэрийнх нь надад 15,000 төгрөг яага өгчдөг байсан юм бол. 15 ч амар их. Тэр үе чи 15 ч бас чангал. Нэг өрөө барин төрөөс 100,000 хүрэхгүй лээсэн. Амар нацдаг. Эсвэл чаман угаасаа боксинг сексэнд явуулмааргүй байсан юм байна. Бас тийм тий. Тэгээ шууд яа чилж чадахгүй, хорж чадахгүй, цаагаараа даалдуу. Тэгээ явчихнаа. Тий. Маадэр багшлаа амар хүн байсан. Юм хийж чадахгүй штэ. Тэнгүүт ингээд нохоотой заяа. Хоогоо ингээд дайруулдаг гэсэн. Амар. Одоо нэг гайхмаар юм байна. Хоон тацуулгуу чинь үлтгэлээ хийх үү? Гүүхгүй нөө гүүж захтаа ядраад нэг гүүж мөж өгөхгүй штэ. Тэнгүүт ингээд нохоогоо тавьчин. Тэгээ зүхтааж гүүж юм. Юуны бэлтгэлээ? Боксинг. Тэр нохоонд баригдвал тэр нохоо нь хацах юм уу? Тэгээ нохоо нь айгүй сонин заяа. Би нэг баригдаад байсан. Яг хацахгүй. Гэтэ ингээд архираад яг айлгадсан штэ. Яг тэгээд үч. Амар сургуультай л. Маа багш жоохон догшин байсан. Эсвэл нохоогоо тэгж яг тийм зорилттой сургачдаг юм бах та. Би бол тэгж л ойлгосон. Яг нэг баригдсан маа. Би ч яг ойлоо за хазуулъя гэсэн. Айлын хүүхдүүд хаадч мадсаа тэгэл баллна үст. Тийм штэ. Мөнгөний авс 15-ыг авсан. Нохоо хазуулч явуултууд бас сонирн биз дээ. Хэдэн жилийн өмнө өнгөрч одоо тэгэхээр Тэр чинь 8 9. Айлын цагаасаар орсон ямар удахгүй юм бэ? Уучлаарай. Чи одоо яаж? Бараг нэг цаг үлээлч. Уучлаарай. Ойлгож байна. Өчтөр ууцсан. Ууцсан уу? Юу ярьж ирсэн л ярьчих юм шүү дээ. Тэ фикс. Наад чад үснээс нь харагдаж штэ яг юу болсон. Янзлуу. Уучлаарай миний бороо. За. Энд ч одоо ингэ шууд эхлээд одоо л ингэ яваад байгаа ш тийм ээ. Яаж штэ. Тийм. Ингээд эхэлсэн байх шүү дээ. Туршлагдсан. Таамар бэлэрсэн хэлээ. Энд чинь ингэ зөв ингэснэ ч мэдэхгүй уцаар орлоо. Эгэлжтэй гэсэн. За сайн байцгаана. Миний монголчууд аа гэж. За Urban Talk-ийн яг юм жижигхэн Halloween-ийн спешиал дугаар энэхүү эхэлж байна. За тэгээ зочтой танилцуулъя. Тришна тий. Харанхуу ханхүү. Яг л энэ спешиал дугаар байх хэвээр хүн. Тий. Halloween хэрэг уусаа Тришна л бодогдож илээ шүү дээ. Баярлаа. Halloween спешиал дугаар намайг үрсэн баярлаа. Амар албаас нэ тий. Намайг юм аим шиг хүн гэж боддог таа. Тэгээ Тришнагийн тэр тайсны үзүүлбэр нь амар тий. Бүжигч мөчтэй гарч ирээд. Яг нэг юм үзэж байгаа юм шиг боддог таа. Яг босдон яг босдуулчнаас ингээл гарч ирээл хоёроо ч юм ганцаараа дуулаад чи бас нэг үзүүлбэртэй гарч ирж байгаа. Яг тэр нэг жоохон аимшигын дуу анимегийн хэсэг яг нэг дуутай хэсэг гэдэг шүү дээ. Тийм үзэж байгаа юм санагдаад. Бич тэр олон нэг яаж болт ихтэй. Яаж? Олон нэг яаж болт яа. Одоо тайзан дээр ингээд бус рэпрүүч ингээд хоёроо гурваараа гарч ирээл байдаг. Тэгсэн чиний холонгууд ингээд хаанаас ч 20-30 хүмүүс ингээд бүгдээ гоцнотойгоо тий. Ямар доо Юу тайзны үзүүлбэр. Манай Focus Entertainment тийм боён шүү дээ. Focus Entertainment шүү дээ. Яг анхнаас эхлэхдээ Focus Entertainment гэдэг бас яг юм бүжиг тайзны найруулга хийсэн манай найзууд байсан. Тэг яг цуг яг эхэлсэн. Тэгээд нөгөө банкын холбоотой банк хамтарч ажилладаг юм байна шүү дээ. Чи яг найруулган дээр бас өөрөө байх уу? Байна. Яг гой санаагаа хэлээ л тий. Тий. Хувцсуудын ямар газар ихэд вэ? Тэгэл ч хаасаагүй шүү дээ. Яг чөтгөр болоод. Тий, ер нь бол яг нэг тогтсон газар байхгүй. Тэгэл зах махаар явж оюулаад өөрсдөө л чардаалгана да. Ялч байгаа шүү. Тэгээ энэ хойдоо өөртөө эцгэж зүрх те. Юу хамаа. За Apex тий. Одоо 3 дахь орж ирнэс тий. 3 дахь орж ин би сая урдны 2 дугаараас илүү их юм барьлаа. Юу ч яриг үстэй. 10 минутын турш би юу ч яриг. Зөвхөн царайлага игээл сууж байсан. Үгүй тийм зүгээр машины талаар ямар ч мэдлэггүй хүн гэдгээ гайхуулаад тэгээд байдсан. Яг 2 дугаараар зочин бүгд машин ярьчих юм чинь. Юу хоёулын дээр машин ярьсан. Хоёулын дээр нь тэгээд ингэ сонсдгол хүн. За. Энэ гоё машин байна дөө гэсэн. Өөрөө ялах ямар ч тийм мэдлэг байхгүй тэр ярианд орох их байхгүй тэгээд. Сая тасалдгүй 10 минут ярьлаа. Баярлалаа гэсэн. За манай жүжигчин Заяа.
Жүжигчин гэж хэлэх юм зүгээр те. Тийм шүү дээ. Уусаа мэржлэр нь төгссөн Уусаа, тий. чинь шүү дээ. Тэгвэл одоо тэнгисийн иргэн заяа гэхэд Одоо яах вэ? аюу сонин гоё шин болчиход байгаа юм те. Гоё шин. Одоо тэрнээс чи хойш би мөрчгээд би Тий, кинонод өөр өсчтэй. тоглолоо. Тий. Одоо 2 кино маань гарч байна. Нэг телевизүүжиг маань одоо сая FPTV-д орлоо. Централ юуны. Чи тэгээд тэр агийг алсан болсон уу? Гүш. Үгүй юу? Чи үзээгүй юм. Үзег ба. Тий, ер нь бол алуурч нь бол би биш ээ. Албиасаар хэлье гэдэг. Би ер нь алуурч юм биш ээ. За CTS бүгд л мэдж байгаа л үү те. CTS одоо ютубер гэх юм уу? Стример гэх юм. Стример. Одоо овоо хүмүүс стример ойлгодог болсон л. Чи яг захиалагч нь хэд байна одоо яг өнөөдөр юм байна. Даагч дөө. Тэ. YouTube дээр 400 гаруй байгаа хаа. 400. Юу сая. Тэгээд Facebook ингээд цуглах юм бол нэг сая гаруй бол байгаа. Дандаа монголчууд гэсэн үг шүү дээ. Ер нь л тий. Монгол Тэгээд вита бодлож 2 сая өргөдөг юм уу? 3.1 Тэгээд чи надад дагцсан тоолоо шүү дээ. Нийт монголчуудыг 30% дагч гэсэн үг шүү дээ. Нийт монголчууд. Арайгүй. Нааш дагцсан доогоор нэг Тий, яг 500 л байгаа хэр нь л. Хэр удаа хийж байгаа? 8 жил болчихсон. Чи зодож байгаа хаа тий. Яг гасралтаагүй те. шүү дээ. Сэвэн үү? Стрим гэдэг ойлголтыг Монголд оруулж ирсэн хүн байна шүү. Ковид өмнөөс шүү дээ. 18 оны өвлөөс л хэлсэн. Тэгээ яг анхны хэлсэн хүмүүс зөндөө байгаа те. Яг стрим гэж юм байд юм а гэж Тухайд харсан. ойлгохгүй шүү дээ. Тэгээд стример гингөт за нэг би нэг тоглоом тоглож байгаа нэг интернетээр хүмүүст үзүүлэлт хийдэ тэр хүмүүс надад мөнгө өгдөг гингөт тийм байхаа. Одоо CTS-с асуувал одоо энэ шинэ гарч ирж байгаа хүмүүс яг YouTube-ийг амжих боломжтой. Боломжтой шүү дээ. Зөө. Одоо бүр амархан шүү дээ. Анх эхэлж байгаа шүү дээ. Чи тоглоод би мөнгө өгөөл ах стам нэг ялддаг гэсэн. Одоо л тэгэл ямар мундаг шат юм. Нэр нь хараалж болох байх нэ болно шүү дээ. Сайн тоглоод ах юм бол ер нь сайн юм уу? Үгүй шүү дээ. Янз бүр шүү Хүний дээ. татгал өстой. Олон гэхдээ тэр тоглож байхдаа сонирхолтой болсон. Зүгээр ингэ чимээгүй тоглоод байвал тэр ямар сонирхол үүстэй. Янз бүрээр л татна. Амар мундаг тоглолтууд нь мундаг тоглолтороо тэ мундаг ярьдаг хөгжилтэй хүмүүс нь хөгжилтэй байдлаараа ер нь бол тэгэл нэг YouTube ингээл гинт санаанд орж исэн хүнтэй найзалж чадах хүмүүс л гэж одоо сүүлийн үед тэгж бодоод байгаа юм аа. Тэгэл уус амар олон цаг стрим ийн. Уус нэг өдөр ингээл суугаад 6 цаг 8 цаг стрим ийн. Тэгээ тэр хүн яагаад шаа үзхий гэж бодонгууд чинь тэгэл нэг юм таалагдахгүй байвал үзэхгүй шүү дээ. Тэгэл нэг цуг ингээд найзуудтайгаа маазраад байж байгаа шиг сууж байгаа. Тэгэл ер нь бол хүнтэй найзалчаар хүмүүс нь л арай илүү үзэж байгаа юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Сонирхолтой л юм. Тэр дөржтэй. 8 жил хийсэн. Одоо харин боломжтой юм шүү тий. Зөвхөн яг YouTube-ийгээд Одоо л Охтууд зөндөө амьдрах олон хүмүүс бол хатаа. ойлгохгүй болчих. Стример ингүүт ч байгаа стример л юм байна. Өмнө нь бол тэгэл тэ ойлгохгүй. тий. Чи тоглоом гэж дээ юм гэдэг ойлголттойсэн баг тий. Ер нь бол Тэгээ одоо бүр амар яагаад байгаа нэг юм өөрт ихтэй бас. Тэр нь яасан байсан нөө ChatGPT-гээс ирээдүйд хамгийн эрэлттэй 10 мэрэгжил юу гэсэн чинь контент бүтээж хийсээр ороод ирсэн. За. Нөө хөөж мөж байхгүй болсон. Байхгүй болц те. Тэгээ эдийн засагч масаж код бичдэг хүмүүс байхгүй болсон. Тэгээд амар гоёлох. Тэрийг уншааш. Ирээдүйдээ ихтгэлтэй болсон. CTS-ийн reaction видеонууд байдаг шүү дээ. Тэрийг бол үзэх төртэй. Гоё. Чинийхийг тэг яаж ийн? Хүмүүс таслаа тавиад нөө те. Тэгж чинь пэйж өгүүлж гин үү? Янз бүр. Зарим нь мим Өөрөө зэм дастай. болгоод авцсан ч байдаг шүү дээ шүү дээ. Тий. Тэгээд тэрийг чинь хүмүүсийн урамшуулна. Тэрийг нь юу гэдэг үзэж урамшуулж болж байна. Зарим нь болонгууд юу гэдэг жоохон мөнгө өгдөг ч юм уу. Эсвэл ингээд яг өөртөө ажилчнаар аваад. Ер нь бол миний видео одоо хаасайгүй л байгаа. Бүр хаасаг. Тэгэд хамгийн өндөр авч ирсэн одоо мөнгө гэж хэдий. Юуны. Одоо хүмүүс мөнгө өгдөг гэж. Стрим хийж байгаа шүү. Нэг удаагийн шилжүүлэх гэдэг юм. Тийм. Гоё асуулт Яг шүү дээ. үзэгчдээс орж ирсэн мөнгө гэх юм бол нэг 20 хоног стрим тасралт байсан. Тэгээд 1 минутанд 4000 төгрөг. Юу вэ? Бочод жаа манд Тэгээд мөнгө. үзэгч чинь мөнгө өгч илүү удаан үзэх гэж сонгохгүй л болвол тэгэл зогсчихно. Стрим зогсон гэсэн үг шүү дээ. Тэгвэл үзэлт нь хамгийн дээдэлтэй ер нь за нэг стрим дээр хэд хэдий. Яг хоо донд чинь 1000 гаруй л үзэж За байгаа. 1000 хүнд 4000 гэхээр за хэдий. Хадгалч нь өстэй те. Тэгээ хадвал чинь Тийм. Оо бас өөр юм шиг тийм. Чи чинь сайтын юм шүү. Тийм ч юм дээ. Яг сайн хийдэг одоо стейс шиг юм сайн хийдгүүд нь бол мөнгөийг бол ерөнхий бол сайн хангалттай болчих уу? хангалттай болж шүү Тий, ер нь бол дээ. Гэхдээ энийг ингэтлээ бас нэлээд юм болно л доо. зөндөө юу гэдэг юм би бол тэгэл 8 жил хийх чинь тэгэл
Юу нь яагаад надтай төвлөрөө. За гоё шүү дээ. Цагаасаа л явж байна. Одоо За. ингээд 8 жил хийх чинь ингээд миний нүүдэн дээр ингээд ер нь бол 100 хүн лав ингээд стримж эхлээл нэг жоохон өсөөл тэгэл болцсон хүмүүс өндөө. Нэг би Яг амьдарч байгаа нэг 10 хүн байгаа. Тэгээ ер нь бол ямар ч офисын дунд ажилласнаас бол хамаагүй илүү болоод явчих. Тэгээ сая одоо ирээдүйн тодорхой итгэлтэй болчлаа тий. Тэгээ за одоо амар ихтэй болчихлоо. Тэгэхдээ ингээд зүгээр санаагаа яаж болцсон юм? Ер нь тэгээ гадаад юмнууд үзэл Өөрөө үздэг байсан тэгэл хүн дуртай байл гэж байна шүү дээ. Ямар яг бүр юм гоё үздэгнөөс нөө фэн нөөсөө. Одоо би нэг синсингээ стример байна. Тэрийг бол хамгийн анх одоо Dota тоглолт байсан болохоор үздэг байсан. Тэрийг би одоо ингээ 10 жилээр үзчихлээ шүү дээ. YouTube дээр бүх бичлэгийг нэг ч алгасахгүй үзчих. Хамт амьдраад бүр хамт те 10 жилийн. Одоо тэгээд тэрний найз нь түрүү жилдээ 2 жилийн өмнө амар орлох надад амар санаж байна. Яа. Би түрүүндээ мэдээж уулзч байгаагүй тэгсэн мөртлөө би ингээд цуг тоглож байхын ингээд дор хаяж үг тийм 1000 гаруй цаг үзсэн. Би 1000 цаг ингээд нэг хүнтэй найзлцсан юм шиг санагдаж байгаа. Тэгээд тэр хүн нэг өдөр амар орлож байгаа байхгүй. Яа. Тэр юм яаж вэ? Тэр хүн яа амар орлоо. Тэгээд тэр санаа зөөс. Нэг өдөр ингээд байхгүй болчингууд миний үздэг стримерээс гадна би энэ ч сонир мэдрэмж аваад сонирхол юм бэл тэр бол. Тэхүү. Одоо наваа үзэж байгаа учраас тэгээд одоо манай найзуудаас нэг нь өнгөрчүүлж юм эсвэл би өнгөрчүүл яг тийм л мэдрэмж авсан. Тришна ч бас анх эхэлж байгаа хэрэг ер нь хийгээл явуулсан уу? Саяхнаас яг доктортой олж ирж байгаа юм уу? Говь одоо их болцсон. Болцсон уу? Хэсэг завтаахта би стрим хийдэг гэсэн шүү дээ. Яа. Стрим хийгээд тоглоом тоглож контент хийж мэддэг байсан. Тэр чинь гэхдээ бас юу нөгөө CTS Discord-ныхаа стримерийн хэдүүдийг нийлүүлээд Rust дээр нэг сервер нээсэн шүү дээ. За. Тэгэхэд би нэг орж ирсэн шүү дээ. Аха. Тэрнээс хоошоо би хэсэг аюу итгэвтэй байсан юм аа. Бичлэгээ хийгээл. Тэгэл угаасаа би ч бас нэг стрим үзэх дуртай. Иргэн дээр амар бол стример найзууд байгаа юм чинь. Тэгээ аюу амархан стрим хийж эхлээл явж байгаа л хэсэг бас мөнгө төгрөг олсон юм. Аа жоо. Тэр телевизэр аваад компьютер аваад явж байгаа л тэгэл нөгөө яхаа аргагүй энэгээр амьдрдаг хүн биш болохоор хайчиж байгаа. Тэгээ хайчингууд хүн үзэхгүй дээр нэг стринээсэн чинь нэгээд 3 өмөө орж ирсэн. Би нөгөө 3-тайгаа байж ирсэн нөгөө 2-2 болоогоот би харамсч орсон. Яа. Дөрүл аягүй гоё ёсоо яачваа гэж. Хуустай багсан юм шээ тэгвэл Тэр угаасаа тэгтээ яг тууштай л хүний. Яг энэгээр амьдрын гэсэн хүн л тэнд дунджаар мянган зөвлөж байгаа шүү дээ. Эсвэл ингээд нэг зүгээр хизээч стрим хийхгүй гэсэн өөр нэг удаагийн стрим юм уу те. Нэг удаа бүүн болно гэхээс биш бүх стримэнд тэгэж үзнэ гэхээр тэгэл тэр бол хэцүү юм байлаа. Би яг өөрөө үзсэн хүний хувьд бол жил гаруй итгэвтэй стрим хийж байхад миний стримийг дунджаар 100 л үздэг гэсэн шүү дээ. Гэхдээ 100 тийм болов. Ингээд эхлээд 100. Тэгээ ингээд 4 цагийн стрим хийж байхад сүүлийн цаг магт нь олол нэг 20 30 болоод борчиж байгаа байхгүй. Тийм юм бэл. Тэгээс YouTube хуудсанд бол хяналт авах мэддэг хэцүү мөлий. Би Instagram-аас илүү YouTube бүр амар үзэлт аваад амар бас байх ах гээд 101 юу оруулсан юм. Оруулсан. Тэгсэн чинь минийх 3000 үзэлттэй. Оо 3000 гэвэл байж бэлгшил явш тий. Тэр тууштай 7 Тогтол орохгүй бол тэгэл YouTube чинь ингээд энэ Дэмждэг үү те. хүмүүс яг гэж рекоменд хийж өгөх юм. Тэг үзэлтэнд юм байгаасан болохоор тэгээд заа зашиг шиг гэж бодсон шүү дээ. Надад YouTube-ийн арай амархан санагдаад байна шүү дээ. Тийм үү. Тий. Юу амарх санагдав? YouTube-ийн хандлт нь авах илүү амархан санагдаад байдаг шүү дээ. Одоо Instagram, TikTok бүр арай л амархан санагдав. Тий. Instagram. Ялангуяа TikTok амар амархан тий. Тэг Instagram ч нөгөө юу л да царилэг хүмүүсийн ашигладаг юм болохоор амархан байгаа хэл та. Тэгээ сарилэг болохоос амархан тэр чи одоо видео хийчихээс янзлдаг болсон. Тэ. Янзлахаа яагаад ч орохгүй юм бас байж байна. Оролдоол нухаал байгаа шүү манайхаа гэж миний Instagram-ыг энд биччихээрэй гэж. Хараад үзээрэй гэж. Тий бас хэр янзлсан байна хараарай гэж. Би өнөөдөр нэг ийм рил үзлээ гэж хэлдэг өстэй. Тийм шүү дээ. Тэр хоёр рил шүү дээ. YouTube дээр бол тэнд арай өөр юм байгаа өөр юм байгаа болох чинь. За энэ жоохон буруу юм ярих гайгүй. YouTube бол гэхдээ бас насны үед өөрлөлтөө гэхдээ. Instagram руу ороод жишээлбэл яг Instagram руу оронгуутлаа би өөрийнхөө сонсогчдыг яг олж тийшээгээ контент хийхээр ойлгохгүй байгаа байхгүй юу би. YouTube руу ороод өөрийнхөө сонсогчдыг нас руу зориулаад контент хиймэн ч юм уу те өөр юмнууд хийхээр тэрийг бол олж чадаад байгаа юм. Тэгээ Instagram дээр бол жоох хэцүү юм бэл. Миний хувьд бол. Та зүгээр ингээд уцаа нэ штэ. Хамгийн түрүүд юу руу гарч? Instagram.
Өглөө сэрэл фэйсбүүкээр биш шууд стрим Instagram л бол. Тийм. Discord руу гарч шүү дээ. Би зүгээр ингэж бодоод байгаа байхгүй. Одоо ингэ шинээр яг стрим хийх гэж байгаа ингээ та хэдийг үзэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Зүгээр юм нэг юм хүүк зааж өгье гэвэл юу вэ? За ингэж хийвэл чи гоё эхэлж магадгүй шүү гэдэг. Манай хоёр. За ситээс Би мэдгүй. би өөрөө ч очиж чадаагүй. стрим гээд одоо ер нь л тийм шүү дээ. Ер нь бол нөгөө nice try гэж дээ. Nice яг YouTube хийж байгаа стрим хийх хүмүүстэй зөвлөгөөг бол nice try гэдэг шүү дээ. Тэгэл угаасаа 99% ч бүтлгүүтэндээ. Тэгэхээр экстрим бол гэхдээ үнэхээр ангимэ. Гэтэ бүх юм л адилхан юм шүү дээ. Спорт байна уу, урлагийнх байна уу? Тэгэл нэг хүн л яг тэрнгээр амьдрал мөнгө болоод Тийм. үлдсэн 99%, за нэг 19% нь бол нэг хагас босгох хийгээл тэ 80% нь бол чиг nice try шүү дээ. Гэтэ стрим их нэг юм нь одоо жишээлбэл би ингээд дуу ин гэдэг чи юу их ойлгомжтой байгаа шүү дээ. Тэгэж дуугаа програмаа оруулаад ингээд нэг тодорхой юм хийх ёстой юм гэж байгаа шүү дээ. Стрим дээр тийм юм байхгүй. Стрим асааснаас хойш юу ч хийж болно. Заавал тоглохгүй ч байж болно. Тэнд зүгээр ингээд стрим асаагаад камер руугаа хараад CTS гэж сая удаа хэлчих болох байхгүй юу? Эсвэл зүгээр нэр үнэхээр 100 цагийн хугацаанд юу ч ярихгүй зөвхөн камер руугаа харахч байж болно. Тэнд зочид авчирж болж гин, тоглож болж гин, кино үзчих болж гин те. Тийм дотор ороод амар том ертөнц байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хэрвээ би зүгээр миний хувь шинээр стрим хийж байгаа хүмүүс орж ирвэл гоё энэ байхгүй юмнуудыг оролдож зоригтой орж ирээсэй л гэж бодож байна. Зүгээр ганцаараа уугаа сууж идэг тийм юм хийдэг хүн байгаа юу? Одоо тиймэрхүү YouTube руу дээд шүү дээ. Монгол Монгол бид ямар ч ингэж нэг юм найзтайгаа ууж байгаа юм шиг YouTube руу зөндөө байдаг шүү дээ. яг уугаад яг нүдэн дээр сохтоод бүр нэг юм Японоос YouTube руу ядаг амар их. Нөгөө шоу К би тур очих чинь тийм л юм болоо өстэй. Айгу гоё ихсэн те. Стримнийхаа сүүл рүүгээ зүгээр манай нэг өөргийн мэрчиг. Манай нэг өөргийн мэр. Одоо би дуулна гэх. Ханчил авгаа дуул гэж. Би нэг хүүгээ яриатаа гэдэг. Яагаад намайг яриулахгүй байгаа гэсэн. Яг уудаг стрим дээрээс хийжсэн шүү дээ ингээл. Яг ямар шалтгаагүй зөөр уу. Яг согтуу байгаагаараа л ойлоо би нэг мэддэг байл. Угаасаа ингээ нөгөө харилцаа шууд үзэгчтэйг харьцаж байгаа болохоор нөгөө ойлоо одоо жиггүй нэ ойлоо гаргаж ирчих. Тийм байх тийм. хүмүүсээс тэр юм сонирхож үзсэн л дээ. За энэ яг яахнаас очоод Ямар алдаа гарах нөө гэдэг нь. Баяр тэгээд өлтөл утга болтой. Стример болгон өөрийн гэсэн бас нэг харизм байх хэрэгтэй. Би стрим хийж байхад ингээд гоё харцал. Тэгээ за манайхан сайхан орж ирээ бөнөрөө лайка дараарай. За өнөөдөр ингээмигээ гэх хэр хүмүүс тоохгүй. Тэгээ би орж ирэл муухан аншлал уурлал үгүй комент бичингүү тэрнтэйгээ хэрэлдээд ширээ мэрэгээ цохоол ингээл тэнгууд стрим нь унтарснаа буцаж асааж масаагадлаа юм хүчээр 50 байж ийм харах гэж орж ирдэг хүмүүс. Монголчууд ч юм тийм юм хэлээд байна шүү дээ. Тийм тэнгууд нөгөө тэгж яг бүр чин сэтгэлээсээ ууралдаг стример бас ховор юм байна л да. Бүгд ингээд те арай өөр харизмд барь яваад байгаа шүү. Би болохоор нөгөө нэг ууртаа муухай дуу идэг нөхөр чинь стрим дээрээс тэ боож өгөх чинь ардаа гэж хүмүүс орж ирээд байгаа байхгүй. тэгээ тэрийгээр нөгөө нэг танд хүлээж авчин таньсан хүмүүс чинь чамайг сайн байцгаана уу? Тэгэхээр ийм өөр Харин худлаа байгаад байгаа юм шиг санагдаад. Тэгээ нэг юм бас жоохон халаалт малаалттай байгаар хүмүүс дуртай. Дайлт нөгөө аригчин болоод босох юм шиг. Тэгвэл нэг юм ингээд хүмүүсээр хэрэлдээ явчихж байгаа байхгүй. Тэгж бас тийм аргаад байна шиг авчиж байгаа. Энэ хүмүүстэй хэрэлдээд эхлэнгүүд хэрэлдэхээ орж ирээ тоохгүй болонгууд донешнэр хэрүүл хийгээл. Тэгээ ширээгээс аваад ууралж босоод кейборд мордоо нүдэл ингээл эхлэнгүүд тэрнээс нэг айгүйх клипүүд гардаг. Ой стриминг ерөөсөө уух юмдаг контент биш шүү. Нэг уудаг л архиж байна уу? Би бол дуртай байл энэ. Би бол юу ч хийсэн хамаагүй одоо ер нь бол одоо ингээд нэг огт мэдхгүй хүний ч мэдхгүй доолоод байгаа ч нэг 300 бол үзэл ах. Тэгэл хүмүүсийн сонирхолтой юм байл мэдээж мянга даваад явна. Тэгэл одоо амар амархан шүү дээ. Асаагаад за YouTube дээр өнөөдөр юу үзье гэдэг ингээд нэг нь вишлийн линк явуулаад тэрийг үзэл. Тийм үү. Би нэг ойлголт байхгүй байгаа байхгүй юу? Скол зүгээр контр оруулаад тоглолцож болно. Зүгээр яг ингээд шууд дамжуулалт тэгэл хүн үзэгч нэ. Тэгээд тэрэн дээр юу хийх нь хамаа байхгүй. Гол нь тэр үнтэй чинь би ингээд өдөр болгон харилцаагаад найзууд болчихж байгаа байхгүй юу? Энэ зүгээр ингээд
одоо өөрхийдөө чи үзэж байгаа хүнийг юм гэртээ ганцаарсан ч юм уу эсвэл нөгөө гадаад сурж байгаа оюутан тэгэл нэг монгол хүнтэй хантайгаа цуг байх гал ер нь бол үзэж байгаа. Амар хань болдог шүү. Телевизэр дээр оруулж тавьчаал хоолоо игээл гэр орморноо цэвэрлэгээл дуусаад хоолоо идээл ингэж яхад яг нөгөө анх ихсэн хүн байж л. Тэгэл тэнд ингээл өмнөд нь нэгээл хүмүүсийн харилцааг гадна талаас нь ажиглал. Urban Talk нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар найруулаагүй 5 удаа нэрсэн Ultra Smooth Flirt Vodka юм. Энэхүү водка нь 5 TV-ийн 34 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөжүүлсэн шүүлтүүртэй гэдгээрээ онцлогтой. Bristol Distillery Group-ийн лицензээр хүлээн зөвшөөрөгдсөн International Spirit наадмын алтан медальт. За хамгийн чухал нь найруулаагүй 5 удаа нэрсэн болгоор харих юм. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент эдгэгч Urban Talk. Ер нь хань болдог Стрим болох гоё. Одоо нөгөө бидний үзэх туртай нөгөө Friends цуурлаа шүү дээ. Тэр чи яг алтартай байгаа үзээд байгаа шалтгаан чи ерөөсөө тийм юм билээ шүү дээ. Ганцаараа байдаг хүнд тэнцээ нөгөө хиймэл инээд өгчдөг. Дээрээс нэг 5 залуу те эрэгтэй эмэгтэй байсан. Найзууд юм санагддаг болсон. Тийм цуурлын чинь нэг юу нь л ерөөсөө тэр юм биш шүү дээ. Хантай юм шиг л мэдрэмж өгчдөг. Зүгээр авсагаад тэнд нэг хэдэн хүмүүс жүжиглэл үз тараад идэг. Тэ. Тийм ээ. Тэгээ Urban Talk-ыг бас би гадаад сурд байхад амар үздэг шин. Тийм те. 10 жилийн өмнө яг Urban Talk зөвүүн яриа Mongolian Next Stop байдаг. Mongolia орж бүргээд хүлээж үздэг. Тэгээ NBA Talk. NBA Talk тийм. Яг нэг юм Монгол контентоор тийч ингэ сангаад байгаа. Энд чи үздэг мөртлөө яагаад ч юм Гадаад гарахаар илүү үздэг. наадам үздэг сууч. Тэр гэж игээд бүр уйлж муулахад яа. Их орондоо л очих юмсан байна ярьсан. Нэрээ. Наадам болох шүү. Монголд ирээд нэг үз болчихсон нөө. Яг өөрт нь ойрхон байгаа юм болохоор тийм үнэхээр хол байгаа юм аа. Тэр дорн юм хүссэн үедээ хүрч чадахгүй, харж чадахгүй байгаа юм аа. Илүү өсдөг байна. Тэр амар гоё гоох те. Ой хантаачтай. Монголд тэр хэрэгцээг болонгууд эргэн тойрны хүмүүсээс л хангачиж байгаа байхгүй. Дотн мэдрэмжээ те. Киноны үед би тэгээд нэг тэр Френцийн бас нэг хэд хэдэн фактуудыг унссан байхгүй аюу сонирхолтой юм билээ л дээ. Тэр одоо нөгөө жүжигчдийг сонгохдоо маа найруулагч юм ингээд юу заяа хит царайлаг биш хүн сонгох юм гинэ. Сонгосон юм гинэ. Ягаад гэвэл хит царайлаг үнтэй ингээд жоохон зай авчт юм биш хүн чинь ингээд надтай тоож юм ярихгүй гэдэг. Тэгвэл ямар ч одоо үзэж байгаа би ч юм уу одоо нэгэн дээр нь очиод ингээд танилцаад хоёлоо дугаараа солилцъя гэхэд боломжтой тийм царайтай улсуудыг сонгож авчруулад тэнгуут бүр юм бодтой найзууд юм. Рэйчел царайлт шүү дээ. Харахад яг зөв төрхтөө байхад л болно гэсэн тийм нэг юм эерэг. Гэхдээ ингээд бүр хит гоо згслэн чи ингээд хүнийг ингээд айлгаад идэв юм шүү те. Ямар амар юм бэ? Бүр ажиллаж байгаа цааш. Тэр хаалт үсдэг юм орж байгаа юм байна. Чи жамын цаашаа гэдэг. Энд нэг юм байна. Тэр чигээр ер нь эмэгтэй хүнд тийм байд юм шүү. Хит юм гоё гоё хүмүүстээс хамаагүй хайцах хэцүү шүү. Эрэгтэй хүнд бас байна. Одоо Ленардо ч юм уу Брэд Питт байвал сонирхох. Тэр эрэгтэй хүнд бол царил ихээс илүү бие авч явж байгаа байдал бол. харин Би мөнгө ярьж харин ах шиг л болох гэсэн гэж боддог. Бамилтар болж ярьж чадахгүй байна. Бүүстэй. Амар гоё харагдаж шүү дээ. Юу ярихаа мэдэхгүй байх. Гүтэр ах чинь Надаас бол таг шал өөр агаатай өөр юутай хүн байна. Викторийн мэддэг юмны, сонирхдаг юмны юм шал төвшин шал хоёр өөр байгаа гэдгийг мэдээд тэгээ нэг тийм хүмүүсээ л жоохон зайварж байдаг. тийг санагдчихагаад амар энгийн санагдсан хүмүүс бас байгаа л. Рокт байхдаа бол анх уулзахад бол ингээл пөө рокт бэй. Тэгээ баярах ингээл амар тэгжсэн чил баярах уулзнаа гремикс таар зодтолтоо гэж.
Тэгснэ бүр амар геймер бүр миний мэдхгүй бүх тоглоомыг надад ярьж өгч Тэгээд бүгд. хоёр задлсан юм уу? Ой цаач бүр амар бизнес санаа олсон. Graphic story зодтолтуулаад IPTV-гээр зараа. Ерөөсөө шууд те. Хүн авах нь баталгаатай гэдэг. Ийгүүл байгаа л та. Нэг хийнэ гэ те. Гэтэ рингэн дээр юм уу? Аха, рингэн дээр тэгээ бэлтгэлжүүлээд олон ангид Олон толгой. задлах юм шүү. Тэгээд нэг 10 ютубер юу гэдэг олонний танил хүмүүсийг нийлүүлж байгаа бүгдийг бэлтгэл хийлгээд тус нь нэг анги хийж байгаа сүлд нь шууд шоугийн тусад нь IPTV-гээр тусад нь зарж мараа. Нэг сизон энэ спешиал дугаар нь энэ спешиал дугаар дээр жинхнээс зодтолно. Оргил дугаар нь оргил тулаан та хоёр байж байгаа тий. Үгүй наадах чи яа л да. Заавал лог бит хийж яах. Хэдүүлээ маргаашнаас эхлэе. Маа найруулагч сонссон гэж. Жил 2 жилийн өмнө хальт ирсэн юм аа. Гадаас спонсор энэ төр олж ирээд бүх юм зохицуулчих. Тэгээд яг тэр лайв стрим дээр хийжсэн туршлагатай гадны юмнууд продакшнууд байгаа энэ тэргээд нааш тэгээд хийгээг үлд. Наа чи амар гоё сан. Үзэн тий. Comedy live ч бас нэг бокс тодлоо яа. Тэрийг бас үзсэн шүү дээ. Тэр бол тэгтээ амар чанга юм бэл. Бүр ингээд сүлдээ гараад илтгэх юм бэл шүү дээ. Яг тийм ингээд хүмүүс шиг эхлэхдээ за зөөлөн шүү гэж шүү дээ. Тэгвэл хоёр эрэгтэй хүн нэг нөгөө ингээд чанга зогчхоор яг үүндээ ингээд тэр зөөлөн мөлдө мартчих тийм бэл. За хараад жихнээс задлаад тийм ингээд маргааш тарих мэр хөдөлцөн ихэнхийнх нь гар мар амар хүндэр би бүр 2 минутаар 2 үе гэж за 4 минут гэж үгүй юм бэл. Бүр сүлдээ цоцож моцаад Амар юм лээ. Амар юм лээ. Сая тэгээд нөгөө физикл дээр 2000 кг юм тавьсан тий. Тэгээ 3-т орчих болоо тий. тэр нөө юм зөөгөөдөөс нөө Сүрсэн өглөг онгоцноос гээд яг 2000 ус тий. Зэрэгцэн нь болохоор 1980 өдөр байлаа. 1300 тий. Аа тэгээ 1800 байсан. Тий. би тэр Facebook, Instagram-аар явуулсан бичлэгэн дээр нэг тэгээд ах шиг байсан. Нэг юм тойрог булаацалтаад тэгсэн чи манайхныг хоёр өөр улсын баг ингэж нийлж байгаа. Тий нэг нь Солонгос нэг нь юу байсан. Трал биш. Тэр мэрийг бол үзэхэд яг тэрийг бүтэн үзээд сууж муухад бол яхал юм билээ. Огшоол цаанаасаа нэг юм ягаал. Тэгэл тэр нэвтрүүлгийн өөрийнх нь хийцнаа татчих хат нэслэвдүүд хүчээр огшоолгох юмнуудаа хийгээд байлээ. та ингээд олимпиар үзэж байгаад Монгол бүх мөх давхаар биерч юм гүйдэг. Тэгээд Ингээ арзаагаас арьс тэр амар мэдрэмжтэй Монгол хүн давж мавхаар ингээд биер юм гүйдэг тийм. Сунжанга наадмаар Батмагныг харж тийм боллоо шүү. Эндээс нэг юм огш ингээл явчихдаг шүү. Тэгээд Энд ихлээл нэг юм чихтэй юм амтагдаал тэгээд ийшээ дамжаал тэр нь нулимс болж байгаа. А нулимс ч амтагдаад байгаа юм шүү. Яг энд ихлээл эндээс өгсөд энд чиглэж эхэлдэг хөх. Тэгэл Рил хийдэг пэйжүүд гэхдээ муухай мэдрэмжтэй тий. Амар доомоо тавиад оролцсон тий. Йоо. Доол надаа яг хүчтэй ордог. Доо амар. одоо л ойрхоо ерөөсөө нэг юм хараал юм. Яа тий. Төгөлдрөө өөрөө энэ дээр ингээл харахгүй шууд юм бооч. Нэрээ чи яагаад чинь хүү алхаад байгаа юм? Зөв нэг алж чинь нөгөө энэ алхаа юу өгүүлээд байна? Дотроо гашуудлаа хам шиг байна. Шамтай Зүгээр л нэг хүн алхаж байгаа. Үнэхээр л бид ингээл алхдаг шүү. Шүлгүүд явдаг тий бас. Амьдрахад живтэй яасан хэмэрэг болж ин даачлаа ёо. Амар аавс. Тэгээд нэг юм цонхноос юм зам авцсан тий. Тий. Гэхдээ яг юм бид хошин шогийн сүүлийн гунигтайсыг үзэл байлдаг болчихдог шүү. Тий. Ёо. Эр хүнийг та нараа хаяаж гисэн хайрал гэх нэрээ хаяаж гисэн гэх. Жаахан зоож маад үтсэн тий. Инээлж энэ төсөглийнхэн зүгээр 2 минутанд нөөлцөн сууж байдаг юм. та юм жоохон баг гэрэлтэй цохог нэвтрүүлэг үздэг гэсэн нь. Тэрний төгсгөл нэг юм хошишоо гардаг. Тэрийг бол ингээ хошишоо баярлдаг гэсэн тий. Тэрний бүтэн гардаг уу тий нэг юм 15 минут санаад хайр болчих. Хүлээгээд хүлээдэг тий ингээд. Тэгээ үзэж дуусныхаа дараа унтдаг. Санаа амарч унтдаг. Би бүр амар сандаг байхгүй ингээд. Эхнэр өрх заяа. Дуус заяа. Орой гараад би нойр үрээд болдог. Маа реклам гарсан чи би яг тоос 30 реклам гартыг. Ёо бүр би нэр орыг ойлсон бахаа тэгээд. Тийш үү. Нойр үрээд болдгоо. Тэр кино чи нэг ангид 35-40 минутын киногоо байхгүй. Тэнгүүд UBS рүү чи цаг гэж гардаг. 30 гарах гэж гарчаа. 60% реклам байгаа байхгүй. Тэр нөгөө одоогийнх шиг ухрааж урагшлуулж болдгоо тий. Яг ингээ реклам үзээ сууж авахгүй болол эхэлчдэг тий. Реклам наманд орсон хүсээгүй реклам. Амар болдог тий.
Монголд ямар шинэ бүтээгдэхүүн орж ирж байна, гарч байна гэдэг бүгдийн сайхан киноныхаа үнжигийнхээ мэдээлэлтэй бүгдийг авчаад за үнжээ бол тэгээс олж байна. Монголд бол ийм вок орж ирж байгаа юм байна. Авчаад Яг тэгээд дургу өрөөд унтангууд үнжээ юмнаас унаад гоёа түлцсэн байгаа байхгүй юу маргааш нэг. Тэгээд тэр чи өглөө нь сэрээд хичээл мичээлдээ явчих үзэж чадахгүй те. Ухаан авах юм байхгүй тэр чи ингээ байхгүй болчихдаг замхарч. За тэгээд байрны гадаа яриулцсан. Тэгээ ТV 7 хоног гэ мэдээдэг гэсэн шүү дээ. Телевизийн хөтөлбөрүүд юм юу гарах юм тэр гоёт би тэрнийг чеклдэг. За энийг энэ хоёр давхцах юм байна. Тэгэхээр би энийг үзэх яа энэ давталтгүй юм байж юм. Тэр амар гоёс. Шинэ жилийн энэ гоё хөтөлбөрүүд тийм хойдолтны монгоо байдаг те. Тэр чинь 200 төгрөгөөр зарагддаг гадаа годомжинд хүмүүс зардаг гэсэн шүү дээ. ингээд бүх хошин шогийг дугуулад тэгээд Dragon Ball-а дуулж өгөөд Naruto-го дуулаад завсан гэсэн. Нэг нахаага хүүхдийн хөтөлбөрийн хойно юу гардаг гэсэн Dragon Ball SP гэлээ. Чи тэ. Дахиагийн ардаас гардаг байсан. Нэг өвөө юм хүүхдийн тоглоом ярьдаг те. Пепе Гэртээ бүгдээрээ игцэн. Бүгд яг цэцгээс Гокудаа яг өгөөд байгаа шүү. Яг тэр үед тэгээд нөгөө 7 сарын нэг болж талбайд байсан үү. Тэгтээ гоё байсан тий. Тэнгүүдээ бас нэмээд яг кино сонголт тий. Тий, кино сонгол. эротик кино. Дөрөвдөг нь яг эротик. 5 дахь нь эротик тэр чинь. Тавдхан лөө. Хоёр кино л ухаан мэдрэлэг өрсөлддөг те. Аимшиг кино юм уу эротик кино л явна ерөөс. Тэгээ эротик кино сонгохдоос л гэж боддог байсан. Тэр нь яг нэг 12 өнгөрөөл гард юм шиг тий. Ингэсэн аа. Араар өнгөрөөл нэг бол айгаал нэг бол нилээ ичингүүрэл. ТV чатс гоёс те. Тэр үнээр балмад тий. Админа тэр дуу үзэхэлээ. За тэр дугаарыг тэдэнд. Тий чаднаас зөндөө олон танилцсан боо юу вэ? Кастинг болцоо байсан үстэй. 16 та боо юу вэ? Тэ. Юу бүр жоохон байх та бахаа ингэ тахта танилцчихсан нэг өхөнтэй. Яг олсон. Охин байна. Skytel өрдөг нэг 6 төгрөг 5 төгрөгөөр мэгч шүү дээ. Тэр нэг тэр охинтойгоо уулздаг би мөрдсөн шүү. Ичээд. Сакцэг юм бэ нэгдсэн чат. Тийм. Сакцэг юм амар өссөн шүү дээ. Сакц. Ашгүй ордог тэгээд тэр нь бүр тэгтээ тэр бол ТV чатнаас арай жоохон задгаа. Тэр чи яг никнейм энэ төр өгч болдог. Хамаагүй нууц юм чин тэгээд мэддэгдэхгүй. Тэн зүгээр танилцахч биш юм явж бас бод. Зүгээр юм маниак хараж мараж гардаг. өдрийнхөө стрессийг гаргах шүү дээ. Зя 1.6 дэлгээд. Тийм шүү. Сакцэг юм ээ. Гоё ээжээ. Энэ амар хөгшин ах шүү дээ. Яриад шүү дээ. Ер нь хэдэн оны хүмүүс байна. Юу гэдэг нь Багнаас бас тэгээ өнгөрчөр амар гоё байхгүй. Тэр нөгөө нэг миний байшинг авраач, миний машиныг авраач гэдэг бас нэвтрүүлэг. Үнэхээр кул тий. MTV гинөө хүмүүстэй. Тэр Монгол хэл дээр орчуулж гарч илаа. Гарч ирсэн. Миний машиныг авраач нь лавдаг гардаг. XBT тэр ороод ер нь рэп их ордог. Тэр байшин машин Майкар бол юу лээ? амар машин байдаг өстэй. Жилдэг ингээл багаж нэнгүүд амар том спикерүүд. Дугуун явангууд ингээд нөө нэг өнгөтэй утаа бүргэлдэг. Буудуулж муудулсан машин байдаг ус тээ. Бэрн гэдэг гэрээсээ гарсан чинь буудуулаад. Та юу үздэг өснө? Эхнэр нь нөхрийгөө араар нь тавьжаа баригддаг. Тэр бүр рочнойч. Тэр бас хаа Тэр одоо секс жаа плүрч хүүхд тах тэр нь гоё санагдав. Наад яг тэр хэсэг л гоё. Ажинтаа салдаг тавьчаа. Хоолтой нэвтрүүлэг бас хэний санаа бол за хэдэлээ штэ. Энд тойроос эдлийн юм хоорондоо явуулж байгаа хүмүүсийг эхнэр нэмэн хүртэн барьж өгнө. Тэр ингээд үгүй тийм 10 марвтай хизээч юм араар тавилт гэдэг юм ойлгохгүй нэ тэрийг үз. Эхнэр нь ингээ явж байгаа мó ч гэдэг. Тэгэж яа чижгаас тэгэл хийчтэй. Дөлөө хэрэг гэдснэ гардаг ус шүү дээ. Орсон тий. Тэр гоё юус. Би тэрийг үзсэн кино үзэж байсан санагдаад. Амар юм гоё яг тэр юм тэр хэсэг мэсгэн гараад хамгийн амар нэвтрүүлэг бол тэр үхсэд камерын дурд байсан дөө. нэг Японы юмнууд гараад байдаг. Тэр бол үнхээр үздэг ус шүү дээ. Сүгэр бүлээр үзээд идэг. Нөө дугуулцсан. Аав ээжтэй юу яараа үздэг вэ? үнэхээр амар ёо. Бодит зүйл гэхээр Тэр бодит биш баха. Бодит Би болоод ганц нэг баа ухуу тий. би бол тэр араар тавилтын нэвтрүүлгийн сүлд энэ бол бодит тал биш байсан байх гэж. Дональд Өөр зохиолтой. сүмэл хэлсэн нэг одоо биш гэж бодсон шүү. Орсын. Орсон бодит шүүж яхад манай монголчууд ижигнээс ийц юм шүү. Тэ огшоо тий. Мага яг чихнээс зүмэлгийн талаа хийгээд орсууд бол тэнд бас арай өөр юм хийгээд байгаа юм шиг байна. чи entertainment болохгүй тэр бол тавилт байх хэрэгтэй. тавил ямар нэгэн байдлаар байх. Тийм олон хүнийг цогцолно, тийм олон гараар тавьж байгаа. Эсвэл тийм олон зүм бэлгтэй хүмүүсийг цогцолдоод олон сийсэн олон анги гаргаад бүгдэн дээр нь алдаагүй явна мөн. Тийм байхгүй шүү дээ. Тэр хүксэд камерын дорнд бол бүр үнэхээр аимшигтай. Японч юу нугаас нэг тийм
Улсын гэвстэй. Тийм штэ сүнш түр амир ихтэй. Яагаад гэвэл нөгөө толгой цохож буудаг. Одоо ч болохоор зэвс өгсөн хүмүүсээ бараг хашаандаа оршуулчихдаг байхгүй тэр хүмүүс. Багын яг тэгж ярьдаг Би шүү сая Япон явчаад Амар хэмээ оролтой тэр гэлээ. би сая айсан. Япон яваад ер нь яг очиод биш бодолтой ганцаар үлдсэсэн чинь хүмүүс ингээд ер нь Япон сонсдөө шүү дээ. Нэрээ ингээ айд тийм айх мэд автоматар суудсан байхгүй. Ингээд энд ямар нэг юм байж магадгүй айгаад идэм бэл. Гэрэл мэрэлтэй унтсан шүү дээ. Японд одоо эргээ сүнстэй байрных нь үн нэмэгдээд байна. Аа тийм үү. Залуучууд нь амар Сонирхож мэдээ үйж ингэж стрим шахах юм байна гэж. тийм Хөөстрүүд эд шүү дээ. Нөгөө юуны газар руу очдог дандаа тийм хүн очдог нөгөө шүглцэн газрууд энэ тэр нөгөө алдартай газруудаар явдаг. сүнстэй нэг тиктокер байна тий. Йоо. Аимшигтэй байж та. Гэрэн тэгээд сүнстэй. Тэгээд дэрэгүүрээ тикток хийдэг болсон. Тэр нь гарч ирж харагдаад байгаа юм камерын Тэр дээр. юм унгааж мангаадаг. Тэр их хотлайхаа юм. Тэрийг зүн бэлгшил үзцгээл л дээ тий. Тэр итгэжтэй. Одоо та нар яаж байгаа бэ гэсэн. Нэг зүн бэлгийн төлөө үзэж өсөөгөө шиг одоо. Тэр манус нэг юм сонио тим юм зургатаар үзснэ. Хаа нэг PC орохороо 20-т зэг юм гээд бас тийм үзсэн. Тэр хөлтөөс амар эс. зан зурцэг таам билүү. За чи юу юм бэ? Үгүй айгуу сайхан сайт байсан. Юу вэ? Зан зурцэг Нөгөө Монголын анхны Үнэ тийм тийм. Тийш орж орж байсан. Тэгмээд мэдэндээ зураг мөрөг байж үзэх те. Дээрээс анх явуулаад иж авчмаа. өгч байгаа хүнийг яг те яг бодит өгч байгаа хүнийг харж байгаа байхгүй аимшигтэй. Тийш үү нэг юм. Тийм үз. Их л дээр үеийн хүмүүс сууж байгаа юм байна да. Арай гайгүй шүү дээ. Заяа нилийн шуугаад шүү дээ. Юм юм. Тэ би бүргээ юу юм л цаад. За би яг өнөөдөр чи Halloween-ы холбогдлоо доош штэ. Яг юм бүр яг жинхэнэ тилтэрж исэн аимшиг кино. Бүр яг ингээд дуус. Ядаган зовлон. Ядаган зов. За ядаган зовлоо Ядаган зовлон гэсэн. Зөө даим шиг нөө үздэг. Аимшиг кино гэж мэдэхгүй байх үед Баг багт л үздэг үстэй л үзэх болцсон. энэ Ингэж өөрийгөө зоож явах юм. Одоо тэгээд Чавяас тэгж боддог те. тоочод биш шүү дээ. чинийх Би нэр гисаар үздэг. Дугаар үзэж байгаа ч багтаа айцсан. өстө санахч хан маань тиймэрхүү л хальт үзчихсэн. Би бас тэгж боддог. Шал тийм аим миний барин. сүүлд үзээд зад аимшиг л гэж явах хэрэгтэй. Get out гэдэг. Тийм юм шүү дээ. Тэр амар стресс түлчсэн. тэр юу нэг сэтгцэн тал. Гэтэ бас жоохон аимшиг нэргөө ер нь орох баха. Орох баг. Сүнс сүдрэгүү те. Тэр бол. Биш байхгүй. Ингээд овс тэр амар овстай шүү дээ. Тэр би амар стресстэйсэн. Тэр бол Тэр жүжиглтүүд нь амар л да. Тийм. Яг ингээ үнэхээр оруулаад байгаа юм шиг. Яг ингээ Зүнх цүнх гэнэлээ. Тэгэд ячил тэр чинь би ганцаараа манцаараа үз таарсан шүү. Студ дээр харанхууд ингээ. Эхлээд нөх ингээл анхандаа маа ингээл яагаад вэ магаад вэ гэж киноны голд орчих. Өөр яг голд орчих юм шиг. Үнэхээр ийм болов гэж бодохоор л стресстэй байна. Би чинь маш бага төсвөр босоод тэгээ амар том амжилт олсон кино юм шиг. Тэг байж болохгүй санагдаад байгаа байхгүй. Жихээ амьдрал дээр Тэгээ харахаар яг их юм амар сүртэй объект байхгүй те. тий. Амар юм байхгүй гэсэн мөртлөө овс. Тэг айгүй ингийн мөртөө ихэнд нь тэр учир битүүлэг гэдгийг айгүй гоё барьчиж байгаа байхгүй. Амар стресстэй байсан. Миний Стресс. бүр одоо хүртэл тилтэрч ингээ бүр байхгүй заяа. Үнэхээр айдаг хаана байхгүй. Бид нар ханы жижиг ихч бол ингээ зүгээр дуусна. Би багтаа үзээд сүл зайлцсан гэсэн чинь тэгээд ээж ганд дээр очиж дуумууд болуулж иж авчирсан. Халуурж молоороо. Фу. Бүр ингээ кал заяа бүр ингээ. Би баахад тэгж айжсэн. Див гэд киноноос 3 хоног хоригж ирсэн шүү дээ. Див тэр кино театруудаар яг явуулсан зүний юм. Тэр уу? бол тань. Нэг тийм яриад Див юм сонсч ирсэн. Кино театрт нь яг үзэнгүүт яг тэр нөгөө дивийнх нь охин ингээд дундуур налхдаг гэдэг. Тэгээд сте нэрээ. Тэсээ маркетинг юм хийсэн байх. Яг солиотын хүн кино үзэж нөгөө охин ажуу мажуу Яг үнэхээр ингэсэн хүн байж хад хажууд нэрвэл тэгэл одоо модо нэр ихтэй аимшигны үзээс нөгөө дүр нь урдар мурдар гүүл тэгээд боли юустэй. гайтай бэ Гараа шууд менежерээ дуудчихсан шүү. Өө тэгтээ чи нөгөө ингээд багхан юм нөгөө дэмэж авангуудаа тэр ингээ яриагаар тарах юм бол кино ширсэн тэгдэм байлээ гэж. маркетинг Тэр бол амар их үзэгдсэн бохоо тэ кино. Шив үдээс амар маркетинг байсан шүү дээ. Даач хүний талаар. одоо их бид нар ингээ аим шиг кино үзэхээр за тийм Gerard Way чиг юм сэтгэл зүйн юм юмныг бол ингэж амар орж үз. Сүнс мүнстэй юм болохоор яг мэдээд идэм. За зочоолоо.
Тийм. Тэрнээс Тэгэхээр та чарл асуудал юм байлаа шүү дээ. Хөгжин байгаад байгаа хөөх тий. тэгээд сүнс чөтгөртэй кино үзэхээр одоо нөгөө мейкап нь хэрэгцсэн байна. Яасан байна, ийсэн байна гэдэг юм амар. Бат хардна байгаа гэхэл яг л хардна. Яг л Надад бол Conjuring гэдэг би үзчихсэн би тэрнээс нэг айдаг нэг юм соёлын өвд өөр ч юм уу тэр чинь нэг Америкт нэг байшин дэм өвөө эмээгээр амьдэрсэн юм хаа манад ингэдэг болохоор нэг Манайд бол гэртөө амир байна тий. Монголын YouTube би үзсэн юм байна. Нэг өдрийн цаг гарч ирснээр зүгээр бидтэй ойрхон болохоор ажиллаад ингээд хүн аваад тавьдаг. тэгээс би ихэр надад ойрхон гэхээс илүү Тэр бол хэлж дээ. баг Монгол анхны нөгөө жоох уу бараг Гүү. Цагаан зурагтай. Багасан яг нөгөө нэг кино гэж мэдэхгүй үед ядуугийн зовлон гарахаар Тий, тэр үл яг үнэ тий. тэр үед гинт цочролд ороод Монголын аим шиг кинотой танилцсан кино байгаа. Тийм. тэр чи эвгүй ш тэр хадас мадас тэр зогтоод идэв штэ тухмхон. Зойрлосоо гарч тий. Бас яг тэр нөгөө аим шиг киноны тэр нэг юм зураг авалтуудыг ядуугийн зовлон дээр гоё оруулсан тий. Тэр телевизээрээ цогтөг хэсэг мэсгтэр бол яг сандартал тэр нэг юм камера нэг юм тохгүй өнцгүүдийг гэж оруулж маруулаад. Тэгэхээр тэр угаас өөрөө сайн кино Одоо энэ Монгол аим шиг кино байд юм уу? Сүүл дахиж шинээр хийгдэж байгаа. Югс үг байж л Өндөө байгаа. шүү дээ. Бид нар л Хүмүүс төлөв үздэг юм байна те. Хамгийн сүүлд бол өнгөлийн тойрог. Тийм. Надад Монгол Secret. аим шиг кинодоос хамгийн сайн болсон кино бол Үхлийн тойрог сайн байсан. Тэр тойрог бол next level. нөө хоёр охинтой юу? Биш нөө ариун бим бах цаа. Аа тийм. Тэр ер нь жоохон аим шиг кино маах жоохон дутдаг. Би үзсэн шүү нэрээ. Яг үүндээ бол жоохон хэцүү байдгийг хийцэн. Тэгээд ч бас монголчууд ч маа үзэгчдэр чинь нөгөө Блюскийн гадаа буудалцчихар чинь гэдэг чинь Блюски Монголд юм бол яага болохгүй энэ чинь буудалцэлтай бид их гоцол Монголд Спайдермен байж болох байхгүй. Маа киночдгийн сони амир. Би тэгээд тэр ханыг сургуулийнхаа урлаг зааланд үзсэн шүү. Сургуулиудаар гаргаж яваад Чи Монголд гэж байгаа. би Чи хүүхдийг одоо ингэж болж байгаа юм уу гэж хэдэн настай вэ? 2 дугаар л ингэсэн. 7-8 настай хүүхдэд тань үзүүлчих. Зүгээр ингэж үзүүлчихэж байгаа байхгүй. Тэр дуу нь амар байсан тий. Дөрөн зүгийн хамтлагийн тий. Тэр тоог нь Тэр ахын хоолоо моолоо эвгүй те тэр 400 ер нь аимшигын юу те. Тэ. Тэр дууна клипнес амар байсан. Тэр тэгээд одоо яг сүнс юм уу? Чөтгөр шулам юм уу? Юу юм бэ одоо? Би одоо юу гэх юм шүү. Тэр шид мэддэг биш үү? Хан ман гаргаж. Тийм, гэхдээ зэтгэр мэтгэр гэдэг юм. Аз зэтгэр мэтгэр. Сүнс бол чавс гэмгүй шүү дээ. Нэг юм скилтэй байгаа тань тий. Хан манаар битүүлчих. Танаа сүнс өдөг өсөн гэдэг үстэй чи. Сой би одоо бид нар бол сойст бол харж би арангаад ч харж явлаа. Харж явлаа. Гэтэ яг юм кино мандар гардаг шиг яг юм хүний дүрс мөрс байдгүй юм зүгээр юм хэлбэртэй тийм хар. Би бол тийм яг юм хар. Би бүр ингэж хоёр удаа харж ирсэн. Хоёр дахь нь яасан? Тэр бат байхгүй юу? Бидний солиот гэх кино хийжсэн байхгүй юу? Тэр ч одоо хэдэн он. Солиот кино ч арангаад хийдэг. Тэгмэд арангаад дээр нэг чулуутай хацлагаа солиотхийн тэр банагыг ингээд гэрийг тэр жижигхэн гэрийг ингээд барьждаг, барай тавьждаг. Тэгээд тэндээ зураг авж байгаа л тэнд нь ман чоноол зарим нь байрлуугаа яваал ман чонохгүй бол болдгоо байхгүй нөгөө хүмүүс тэргээ аялж байгаа хүмүүс орж магаад янз бүр болгоцсон. Ээлж ирээ мандаг. Тэгээд би гуруулаа мандаг ээлжтэй. Дөг тагуур манд. Дөг жагаагаар манад бид амтдаг. Тэгээ гэр тойроод ингээд унтж шít. Би гэрээ одоо энэ талд ингээд унтсан. Баруун талд. Тэгээд жагаагаа залуу хооморт нь дөг болохоор яг энэ талд ингээд унтдаг. Тэгээ би унтах гал инхээр миний хүнжлэг нэг юм ингээд яарчин. Йоо. Тэгэл буцаад инхээр цагаал яарчин зөө. Тэгэл яах вэ гэдэг. Яах вэ? Тэгээ ингээд хүн чи яг байгааг нь мэдээд байгаа. За би хойш яриг тэгээ эсвэл жааг дуудъя гэдэг. Тэгээ босох гээд тэгэхээр босч чадахгүй юм. Даруулцахаар нэг тэгээд биш. Тэг яг тийм биш. Ингээд мөлхөд зөлхөд ингээд явна. Тэгээ ард ингээд чимэн гэдэг. Тэгсэн ард ингээд сонсдог. Ийшээ харж болохгүй юм байна. Ийшээ яг харах гээд байна би. Тэгээ жагаараа ингээд мөлхөд очиод. Тэгээ нөгөөдх нь ядарсан бид нар чинь шөнө 3 цагт зураг аваад өглөө шөнө 3 цагт дуусаад өглөө 6-д босдог байхгүй. Живтэл нам. Тэгэл жагаагийн хажуугаар ингээд бөөнд наалдчихал үнэхээр хүний сонирхол аимшиг кинон дээр нэг тэгдэг. Би тэр ихгүй яа. Яа. Яг юм хард гэдэг чигээр хардаг л байл л дээ. Яа. Тэгэхээр дөөгийн хөл дээр нэг зүгээр хар юм зүгээр хүний ингээд суудсан юм шиг төрсөг хөл дээр нэг ингээд байждаг. Тэгэл Ямар тийттэй юм бэ те? тэгэл тэр шүнжигөө бөөнд арчиж байгаа хүмжлэгийг унтаад өгдөг юм байна. За. Унтаад өгөхөр би уг нь яг унтахтаа жагаагийн хажууд унтсан заяа. 2 удаа 2 тавт өгч. Эхлээд яг жагаагийн хажууд унтахад сэрхэд би байран дээрээ
Тэгээ шүнжигээ хадааг үүсэн юм шиг ол юм хар шороо болцсон. Ор хэмжил хэмжилт юм болцсон. Тэгээ би энийг бан чанахгүй надад ингээ юм харагдаад байна гэхээр манайхын тэр үед хүн ядрахаараа хит ядрахаараа ингээд хүнд ингээ автоматар тархин дотор юм болд чи зүгээр ядраад ингэж байгаа. Тэгээ хэсэг нэг 7 хоног манахгүй байжгаад яалт ч ээлж ирнэ штэ. Яалт заа очихгүй. Дахиад очих. Тэгээ шагаад ирээд. Яа хэцүү байна те. Тэгээ ирмэрлэг ярьсан штэ хүн чи хайгаад би инглээ битгий тоо чи ингээд чамайг тоох юм чи ингээд тоогдох юм бол бүр шоглоно. Оо яа. Бүр яаж Түрүү жил би тэрхийн цагаан нуурын дээр л нэг амралтанд тоноход ингээд гэрийн хойно ингээд нэг юм архилаа. Тэгээ нэг юм бетон тэгээд фасад юм одоо гадна талын ингээд цагаан төмрөөр хийсэн. Ингээд гэрийн дээгүүр ингээд төмөр ингээд авирааш. Тийм шүдэн хэр ер нь байж. Яг тэр юм бос. Тэгээ өглөө харангуут энэ чинь юм байхгүй. Тэгээд яг тоонлоо ингээд давраад байгаа байхгүй. Би ингээд нүдэ анаа. Би энийг харахгүй. Харахгүй хийж байгаа ингээд гигэт одоо нүдний зөгчийг булаагаад ирлээ шүү дээ. Тэгэл гигэ орчлыг л харч байхгүй. Тэгээд дуурхаа хэлсэн. Тэгжэл нэг юм унтчих байгаа. Хөгжим бүжигт өөргөн сүнсэдэг шүү дээ. Хөөхөө. Тришна зүгээр хөөхөө харагдаг сүнсэдэг наасан те. Тэр зааланд автдаг бүх хүмүүс мэддэг. Багш нь ч мэддэг. Яг хөгжим бүжиг хуучин зааланд төгөлдөр ууран дээр ингээд тавтангуут нүдний бууланд нэг юм саарл өвчтэй өвөө яг хөгжимийн хэмнэлээр ингээд хөлөө ингээд Яа хаяа. Гимгүн байна те. Тэгтээ. Тийм хүүхэд урлаг ингэж байнга байдаг газраас сүнс нь хүртэл гимгүү гэдэг юм аа гэж багш нар зөөлдөг байсан шүү дээ. Манай сүүсийн сүнс нэг айгүй гимгүү. Өндөр сүнс гэл яригддаг. Өндөр цагаан. Харж байгаагүй. Тэр юм хөөхөн гэдэг нь тэгээд хурдаа ая тоглохоор ингээ хөл нь хурдан удаан ая тоглохоор ингээ химнэлэр нэгэд. Тэг ингээл баран болон нэг ингээл энд нь яг нэг хүн гарч ирэл. Тэг хүн цуг байгаа юм шиг санагдал. Тэгэл хөлөө ингээл. Шүүс манай ангийн үүдний нөгөө 110 үүдний өрөө гэдэг чинь толтой. Тэрний үүдний өрөөнд ийм шүүгүйтэй байхгүй юу? Том юм шүүгүйтэй тэгээ хоёр таслахтай дандаа ховцноо жижиг хэрэглээд ороод ховцороод тийшээ орж унтаж болно. Хичээл нойр хүрдэх юм бол ороод унд. Тийшээ ороод батны дараа. Зүгээр унтахаа заа нэг дараач дараад ирэх. Амар хөвч байгаа ангийнхаа үүдний өрөөнд божнол уус дарчин. Тэгээд намайг дуудаад хинт сонсохгүй гэдэг мэднэ өөрөө. Тэгээ маахаа өөртөө ингээд гоожол гараад. Мөргөө зүгээр ингээд шүүгнээс яавах гэж дарж ин. Тэр манай үеэр заяа. Тэр нөө баг багт 4-р зөвлөг гэдэг зөвлөг байдаг шүү дээ. Тэнцээ ингээд нөө ихчэндээ байдаг гэсэн. Хүн тэгтээ ядаргаатай байл шүү дээ. Ингээд миний хажуудалд байгаа тэр хүүхд хараад заяа. Айгаад байхаар чинь би бүр яахаа мэддэг юм лээ. Унтчихсэн чинь шүд өвдөд байна гэж зоохгүй. Тэгээ халуураадсан юм уу аашаад. Би магадгүй зүгээр халуураад хийм нөө дэмэрдэн шүү дээ. Бэлгүүнэ гэж юрсэн. Тэгээ намаас хэрээчж байгаа заяа. Яасан гэж. Дээрээс юм урсж орж ирлээ гэл. Ус шиг юм ингээл урсгаж байгаа юм шиг бод. Тэгээ би тэр чинь харахгүй штэ. Надад яг бүх моментыг хэлж өгөөд заяа ядаргаатай. Хараад ингээд байгаа юм уу ямар ямар ядаргаатай би чи чимээгүй байцаа. Баг би харчихсан. Надад чи би бас харъя. Тэгээд бүр минут секундэд хэлээд байгаа юм чигээд. Одоо яг буулаа билүү. Ядаргаатай. Тэгэхээр бүр стод хэлт юм бэлээ бүр. Оо яах вэ гэж бодогдсон. Тэгэл сирэхгээ лалгач болгохтой биш үү? Өглөө тийм юм яриаг үсэн үү? Шүн манайхан сүнс бид нар чинь шүндөө штэ. Тэр хэдэн тамаг яг яриануд байд юм аа тий. Улаан дөвхөл мөнхлөг амар амжихээр жоохон бахт их ярьдаг. Яг тэр чинь бас анхны өгүүлбүүдийн нэг тий. Би тэр улаан дөвхлийг зүгээр улаан дөвхлөг сонсчихс бас яг бүтэн хинээрч яриулж байгаагүй шүү. Тэр яг юу янз бүрийн дээрэл тэр чинь яг амар дамжсан юм байхгүй. нэг шүдээ сонсохгүй. Энэ Ласан тийм кино гэдэг эцтэй. жоохон байх лавдаг тэрэглэх ярьдаг. Тэр нэг пүүдэр гэдэг нэг бас байдсан шүү дээ. дандаа ихтэй өөрөө юу хараад байдаг вэ? Ээж нь нэг гуйныгаа махаар уушгүй. Тийм ээ. Яг ярьдаг тий. Жоохон бах тэр нь тийм л юм сонсоо. Тэгээд яг нэг юм бүлэлтүүдээр ингээд дамжуулсан чи яг заамрын үн тий. Тэгээд заамрын үндий байрын тэр нэг юм цагаан сүнстэй. Тэгэл байж идгийл гэсэн чинь яг ард ингээл хаяа нэг гадаа мадаа очих нэг юм хүн зогсоож байгаа юм шиг араас нь хүүтаагаад байдаг шүү. Тийм. Хэдүүл байж л идэв ингэж. Яг л ард л яг Хаа таа. сайгүй л нэг байна. баг багт ингээд нэг харанхуугаар гүйдэн штэ. Гэт нэг амар хордог байдаг штэ.
Тэр бас батгаа ирээддэг тийм хүмүүс. Хөдөө мөдөө ч Монгол гэр бэртсэл ингээл гадаа модод бийцчихэд газ гэрлэг. Хоолойс юм байна. Араас ингэж байгаа. Би сүүлд яг айсан гэсэн чинь өгүүлгийг сонсож айгаад киног нь үзээ бас айцсан. Нөө амьд ус амьдрах гэсэн. Тэр айгүй чанартай байлээ тий. Айлгахаар байлээ бүр яг. Амьд ус Амьд тус амьдрахсад тэр юу нь л гоёс дөө. Нэг хүн амьтны мэддэггүй жүжигчд тэгээд дөрөв айгүй гоё хөгжүүл. Хин бол тэгш нэ үлзийн тэр тоглолт тий. Тэр айгүй зүгээр байсан бүр. Яг айчгаар яг айлгсан нэрэ. Арга марагнаас хүүхэд Арагнаас гараагүй ч юм уу тэр мөр бол гоё л байсан. Тэр нэг юм тодог гэдэг үстэй. Алганы тэл тэргээр Ингэж харж юм. тийм үү хоёр эмээ хоёрыг ноклаачдаг тий. Ноклаа ичдэг. аимшиг кинонд тоглох нь өөрөө жоохон хэцүү те. Нэг надад гоёсэн. Надад бол зорилж за кат гэх юм. Хулгайсаа хайж байгаа. Ядарч юм шүү дээ. За дахиад ихэхээр за нөгөө зүгдхэд тавьчих гээл. Яа нөгөө киногоо дурсан авч байгаа юм шиг дууг байгаа шүү. Яг үзэггүй нөгөө дуугаараа айлгаад байгаа. Одоо ингэж гэхдээ анзаараад харахаар аимшиг кинон дээр одоо за бид аимшиг киноны сүртэй зохиол хараад байхгүй те. За аимшиг киноны за чөтгөр сүнсний хувиргалт болвол ингээд өөр тустай ажил болчихж байгаа. Тэгэхээр аимшиг киноноос бид нар яг яаж яах вэ гэхээр зүжигчдийн бидэнд яаж өгж байгаагаас айгаад байгаа байхгүй те. Тэр хэцүү байдалд тэг яг нөгөө тэр хүний оронд өөрийгөө тавиул гэдэг ч юм уу. Тэгж хараад байгаа юм санагдаад тэгэхээр аимшиг киноны тэр айдаг дүр надад ямар чухал юм санагдаад айлгаж байгаагаас тэгээд айдаг нийлүүлж чухал санагдаад Ядраад юм байлээ айгүй. би л худлаа яагаад гэвэл бас худлаа л айчмаар санагдаад үнэ яагаад гэвэл бас үнэ айчилтаа тийм санагдаад байдаг шүү дээ. Аимшиг кинонд заавал салж явдаг те. Та хоёр тэгч би хоёрыг зүрэл дөрүүлээ хамт явж болдгоо те. Яагаад Сал санаа хамтан гэдэг зохиол дээр тэгээ бичиж юм байлээ. амьдрал дээр одоо салахгүй үсттэй. Хамт л явж Яг харахгүй зохиолн тэгээ найруулагч болгоно дугуй хаалгыг гэж бодд юм уу? Яа. Бэлтээ утсан дугуй хаагчих. Тэгээд яг нэг шалтгаан дугуй энэ нөгөө нэг данкрад л юм. Тэр нь эвдрэл тэр доор нь явах чулуунд нэг нь явдаг юм байл л дээ. Хамт явж болохгүй те. Дөрүүлээ хамт явж уулан болно шүү дээ. Чи явчаад иргээд нөгөө тэгэл зөвшөөрч гэл. за машин харж ах сталчаад байдаг те. Шинэ харж. Тэг өвлийн үтэн машиндаа ихэр үлдчих гээд Тэр хөргөд тэр чулуунд явж байгаа нь хамгийн түрүүний юм байна. Араас нь яач гэж авсан дараах нь. Манай чарчаад ирээ. Анхнаасаа тэр хоёр нөгөө аимшиг киноноос бид нар нэг за одоо нэг цочондоо гэл нэг юм мэдчихэд хэсэг үүдэж би Until Dawn гэдэг нөгөө тоглоомноос хэдүүлсэн кино байдаг шүү. Тэрийг үзээд би бас боцсон шүү. Бас болж шүү гэд. Тэрний зочоолт мочоол тэгээд тэр яг нэг үйл явдал мавдлууд нь өстой төсөөлөөгүй гоё юм жаа. Гинтийн зоч байгаа даа те. Гинтийн орж ирсэн. Цочоон гэж бодож исэн газар байхгүй. Тий. Тэг ингээд зүгээр ингээд ямар ч хөгжим байхгүй зүгээр утахгүй алхаж ирсэн чинь тачгинд л айлгаж байгаа байхгүй. Тачгинд байгаа юм шиг тэнд чинь том битүүн ч очоор яасан ч буугаан зогч тий. Зогч хажуудалтайгаа нэг зогч бөгөө яваа. Тэгвэл надаас айж мэдсэн байж байгаа. Until Dawn кино театрт үзсэн байгаа юм. Киноных тэгээд тэр байгаа тэр сүнстэй яаж байгаа маж байгаа газрын орчин бас их үзэж байгаа нөлөөлдөг те. Эвгүй орчин дотор одоо байшин дотор бол насаараа л байшин сүнс харцгаадсан кино. Японы нөө сүнстэй солонгосын сүнстэй байшин ч тэгэл байшин юм шүү дээ. Тэгээд тасч юм. Өөр орчинд очихоор бас юу. Шал өөр газар сүнс мэл байна. Ер нь Аз аимшиг кино орд юм аа тий. Аз ойрхон байгаа байхгүй. Яг наашлаад тий. Тэг амьдралтай ойрхон баг. Яг нэг тий. Төсөөлөх үйц. Америк ч амьдралтай ахын хоол болохоор. За хэдүүл нэг завсарлчаа буцаад болцсон тэгвэ. Urban Talk нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар найруулаагүй 5 удаа нэрсэн Ultra Smooth Flirt Vodka юм. Энэхүү водка нь 5 TV-ийн 34 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөжүүлсэн шүүлтүүртэй гэдгээрээ онцлогтой. Bristol Distillery Group-ийн лицензээр хүлээн зөвшөөрөгдсөн International Spirit наадмын алтан медальт. За хамгийн чухал нь найруулаагүй 5 удаа нэрсэн болгоор харих юм. Watch me win, then watch me do it again.
Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент этгэгч Urban Talk. Өнөөдрийн Urban Talk маань за байршлыг аягүй гоё тодорхой тайлбарлаж өгнө. Яг паркийн баруун талын хаалган дээр голомт капитал гэдэг шилэн барилга байгаа. Тэрний 2 давхурт хүрээ гэдэг лаунжаас явж байгаа. Одоо маахтай хамтран ажиллах, төрөл бүрийн гоё арга хэмжээ аавн, шөнө 2 болтол ажиллах. Ийм тухтай. Бас өрмөц шийдэлтэй тийм лаунж байна. За тийг үргэлжилж байна. Юун дээр явж илаа? Одоо шинээр эхэллээ. Баага чон. Баага чон тий. Өнөг чон бүгд байсан ангал. За хэдүүлээ нэг тоглоом тоглоё. Flirt гэдэг нэртэй тоглоом заяа. За. Flirting хамтран ажиллагч Flirting нэрмж тоглоом. Тэнгүүд дөрөв нь ингэн. Мөнхөш ингээд 3 минут дотор ямар ч хамаагүй цаг дээр ингээд сэрүүлэг тавьчихсан заяа. Тэгээд та хинээс ч хамаагүй асуулт асуугаа өгч чинь. Тэр хүн нь хариулаад бас ч хинээс ч хамаагүй ингээд асуулт суугаад өгч чинь. За тэгээд хариулах гад удаж жагаад сэрүүлгэнд дуурсан. Flirtless нэг татна. Тийм тоглоом шүү заяа. Эндээ барайл байж. Манай асуултаа айгүй гоё бодож Ямар ч асуулт асууж болно. Юу ч асууж болно. Флирт нь алкогол юм уу те? Водка. Водка. Энэ байна. Янсаа 5 ууч болохгүй. Заагүй зовж байгаа. Бодолчаач гэсэн. Зүгээр ууж байгаа нэгнээс юм асууж болохгүй. Зүгээр шууд анханасаа хийгээд өгөх харж. За. Ууж исэн бол одоо үжид энийг явуулсан яваагүй бивнээс юм асуусан бол. Алдсан байгаа шүү дээ. За эхлэх үү. За би ихнийхийг нь цагийн тохируулаад явуулчих тий. За боловч бодоод илүү гоё шүү дээ. Бид нэр одоо асуулт одоо За Сиднейс хамгийн хизээ болзоонд явсан бай. Сандгүй. За тэг сарын дотор л явсан л. Окей. Эсвэл Жорж би болсон бай. За тэнгэр. Тэгээ асуулт асуугаад тэр чамааг өгч бол. Хамгийн ичмээр зан чанар өөрийнхөө. Хамгийн хичмээр зан чанараа. Би чи энд очихдаа хамгийн түрүүнд яг танихгүй хүмүүстэй уулзахдаа ерөөсөө яадаг харцдаггүй. Тэр юм уу? Хүү энэ цагны бол болж байгаа шүү ер нь. За хамгийн сүүл ямар кино тоглосон бэ? Дайгх кино тоглоод байгаа шүү дээ. нийгмийн дайсан гэдэг кинонд тоглосон. Баярлалаа. Та тойрохгүй шүү дээ. Энэс Тэр чамааг өгч бол. Зүгээр тойрч одоо хүнд хууртагдчихсэн үү? хуртагцсан би хуртагцсан гэж. За 3 минут юм да. хамгийн Энэ дуртай порно категори. Шууд хүндэрсэн. Категори. Оо юу Яа. Bedroom. Яа. Bedroom бас. за энэ нарыг дуурлаа да нааш. Аль орны охинтой унтахыг хүсдэг вэ? Монгол биш. Өөдөө тэгэл Казак охинтой. Европ л байж таа шүү дээ. Өөрөөсөө холтой. Тий, Европ. За танаа тэнгисийн хош авахраа хэдэн жил ухраад гэ. Тэнгисийн иргээс яг үнэхээр таалагдсан залуу байсан уу байгаа. Даагүй. Бүгд байдаг л шүү дээ. Яасан гэж. За. Яасан гэсэн. За намайг юу гэж боддог вэ? Тэг хоёр гараа. Сайн 3 минут ч яваад биш. 3 минут биш шүү дээ. 3 минут дотор ахгүй. Сая минут 45-аас гэсэн. За минут Зөөлөлтөд зөөлөх зөөлөх юм уу? 5 удаа ирсэн тийм архимлээ. Тэгээд нэрх тоолон зөөлөрчтэй юм шүү дээ. Одоо дугаар авдаг өдөр машинтаа гарсан. Одоо уугаад Тэр чигтээ уугаад гэсэн. Тоол. Маргааш яг гарахаар. дугаар авдаг өдөр нь шүү. Дахиад юу явуулчих юм бэ? За тэгэхээр нэг шийтгэл. За чи шууд нэг тацаад үргэлжлүүлээ. 3 удаа тоглосон шүү. Юу бэ? Наа чи ямар юугүй асуулт байсан бэ? юу ч болоо байлаа усаа ээжлээ. Аа юу гэж боддог вэ? Энэ асуултыг гэхдээ одоо юу ууч амжаа хариулахгүй байж болно шүү Тийм дээ. шүү дээ. Хариулсан ч болно. Тэгээ бодлоо хэлчих юм уу? Би юу
Яах юм бэ? бодож байгаагүй шүү дээ. Тэгсэн хэрийг үзэж байхдаа бол тэгэл энэ таалаж энэ таалаж энэ тэр таалагдахгүй нэгэд бодож ирсэн. Ямарсан таалагдахгүй байсан би санаж байна. Хэн таалаж ирсэн санаад. За эхлэх үү. Явчлаа. За. Ямар амар тий. За савч дотор мохоо харагч шүү дээ. Бүгдийн Бодлооч. Дөрөв моос. Тэмээ. Хүчээр хэлж Юу юу. Би таамс водка ус нэрс мэдгүй. Нэр зөөлөх юм билээ. Амар зөвшөөрөл юм. За. Үргэлжлээ. За өчтөр хаана болсон бэ? Тэгж үзэж гинөө. Тэр ч юм дэх юм уу вэ гэж. Хэтэл онсон шүү дээ. Хинтээ онсон бэ? Гэртээ анаад байна гинэ. За. Тэр анзаарал байна л да. За, энэ цаавал хойр халдгүй шүү дээ. Хамаагүй. За. Ингэнэ. Хэрвээ Надад сууд ам. тий чамаас асууж байна. За зүгээр яг хэрвээ шүү За. заяа. Хэрвээ одоо ингээ Монголын бүх залуучууд яваад алгацсан. Чамд ерөөсөө бид хэдийн сонголт байна. Яа яа. Заяа. За. Бид хэдийн нэгэн сонголт байна. За. За тэг аль нь вэ? Тэр шүү дээ. Би тэгсэн хэрэгт орох байсан юм аа. Хамгийн Одоо тэгэл дөрүлээ хоорондоо очихроо. Биш нөө амиа бол. За би хүй. Хосогийн хамгийн дургуй зан чанар. Би хасаад шүү дээ. Мөнхөгийн За. за уучлаарай. Хамгийн дургуй зам чанараа. Оо. Юу юм бэ? Одоогоор яг дургуугаа харуулаг болго юм байна. Аригчныг хэлээч шүү. Нөгөө жааш дандаа хамт арих хууж байгаа юм шиг яах вэ? Хамт угаадаг юм. Би хамт угаадаг юм ч дээ яах вэ? Юу гэх юм бэ? Юу штэ. Алга болчихдог байхгүй айгу мөрөө байхгүй. Тий. За очлоо гэл яг хүлэн штэ яг за эрхэндээ багтсан штэ. За тэр нь юм бэ. Дахиад надад ирсэн үү? Тий. Оо яараа ирсэн бэ. За өөрийнхөө хийдэг одоо стримээсээ өөр ямар нэг юм хийхээр болох юм бол юу хийх вэ? Бүр болоод. Бүр болоод. Би ер нь бол комеди сонирхдаг. Комеди хийн гэж боддتي. Тэгээ подкаст хийн гэж боддог. Ер нь бол YouTube-ээс нэг холдохгүй хаа. Ер нь бол нэг тийм CTS-д агуулсан шүү. Чи манай урдаа хэлчих юм шүү. Өөртөө игээд хариулаад заа гэхүү гэдэг. Донтоо гарах юм байна. за баг хийгээрэй. Яа нэр. Нэг юм урт асуулт асуух хэрэгтэй байна тий. Урт хариулах. Тий. Асуулт бодохгүй тий. Надаас эхлэе. За тийм асуулт байж юм байна. Тэгээд оклж. За дундаа их. Манай надад дараагүй баг шүү дээ. Да. Нэрс. Аз асуулт асууч. Надруу бишгсэн харцраагүй. Эхлүүлсэн. Локлч юм уу? Тэ. Локлч л амар юм бэл. Аюу. Нөгөө уцаа тэхгүй бол ингээд хүмүүс дараад идэв юм бэл. За. Хашаа хийж од чинь яагаад? Ямар гоё гигэл. Хашаа хэлээ. Тэгэхээр чи тэтгэхгүй юм байна. Чи ийм л юм байгаа. Таиланд хамгийн ойрхон дэлгээг бол Таиланд байгаа. Яагаад? Таиланд чинь залуучуудын диважин газар шүү дээ. Найзуудаараа сайхан entertainment талаараа гэж. тий очиж үзэх юмнууд их байна. Гей хором очиж үзмээр байна. Гоё фестивалууд үзмээр байна. Далайн хэрэг дээр гоё нар гартал шоудмаар байна. Тэгээ нутагт нь очиж үзмээр байна да. Ямар удаан хариуллаа. Захирлаа манайх яга Таиландд дуугаар очиж болдгоо юм байна. Захирлаа. Хүн хуурж исэн үү? Таиландд Хүн оржсон. Ихтэй эмхтэй. Эмэгтэй эсрэг үзнэ. Зүгүснэ юу? Хуурах тохиол одоо хоорж байгаагүй судлаалгүй хоорж исэн юу? Аа тэгтээ хуураад бүр ингэ солих хэмжээний юу? Өөрөөр л юу ч болоогүй юм шигээр таа хуурчсан. Араа хуралгүй яадаг гэх гээд байгаа яах гээд байгаа юм. Тэгээд тэгэхээр шүү ер нь тий. Тэр болоод битгий. Хуурж байгаараа гэж. Хин нэг бити миний амьдралаар амьдраасаа гэж байгаа. Чимээгүүл юм байна. Энэ нэг цаг минут нь явчлаа. Харахгүй шүү брат. харагдахгүй нөө.
За архийг нь штэ. Архийг яг хаана хүрээд зогсд уугаад яг хаана хүрээд зогсдөг вэ? Тасарч байгаа зогсдог. Тэрийг мэдэхгүй шүү дээ. Тришнагийн хувьд Монголын хамгийн дургу олны танил. 3 шүү. Юу гэж байгаа юм бэ? Орлаа. Гэлцгол. Дургу онлны танилаа. Тий, зүгээр таалагдв. Заавал дургуйч зүгээр таалагдв. Ингээд сольчдөг. Нөгөө нэг кино задлан тэгээд асарч ямаа. Асарч ямаа орно шүү дээ. Чамаа юу гэж байгаа юм бэ? Жоолны тэл үстэй. Нөгөө лайв стримний дог юм байна. Бараг та ирчээд нэг салбарын адилхан стрим хийсэн. Өнөөс чи юусээс авч хэлсэн шүү дээ. Асар жамаачаас 2 утастай нэгээр нь лайв гээ нөгөөтг нь комент уншаад байна. Оо дурака. Бажгаар манайхан чимээг үзэх хэрэг. Яа чи 3 ч гişиг те. Би яч бүгдэнд нь дуртай юм а те. Тэгээ 2 л дургу байж болно шүү дээ. Аваж болно. 3 дахь гараа Намаа үзээч болно шүү дээ. 2 татснаа чи наа үзээ яа. Тэр гэсэн үг. Оо инста тулцаа бити над руу ингэ шараад те. Хоёр л юм биш үү те. Хөгшүү байл. Хөшөө үлээ. Тий. Дизимэн. За. За хамгийн Ямар хөшөө? дурака. Үзэхгүй гэж байгаа. Та өгшөн хүн л үзэхгүй гэж магадгүй гэсэн. Магадгүй. Би тэгтээ ягаад зүгээр хөшөө гэхээр дизимэг хэлчихсэн маа дисконы хаах юм. Би дуртай шүү. Тэгтээ би сасаа дизайн Юу ах шиг шиг хөшөө гэж байхгүй болцсон биз дээ. Яг нэг хэвлэл өгөхгүй л. Тийм үү. Бага шүү. Сая гарч ирээд манайхч байсан. Гарч ирсэн юм уу? Гараад ирсэн. Жилддэг. Тэрээс амар дэс те. Би тэр ах шиг хөшөр гэж боддог шүү дээ. Ямар гоё. Тэр чатар амар. Гайг байсан уу те? Окей залаас юу гэвэл тэр өгнө. Өөрөөс водка гэж бодлоо даа. Яа, Водка болсон. 10.5 гэж штэ. Ер нь 40 дэд үстэй. Водка. Тэр илүү 37 тэр 37 38 амин л. Үгүй. За төрөхгүй шүү. Галан төрөлтгийгээс. Яа. Усаа аваачтай. өөр юм байна. Танд ер нь газар багтаа юу болж байна? Жин Охтоо. За яг Ваа, шаардлагатай үед Өөр юм. энэ тэнд баяр ер маяг нь жин тонико те. тэрнээс биш. Хараад иддэг. Тришна ер нь юу гэдэг бэ? Гадар гарахтаа тайлбарладаг. Дам Би пив. яг зүгээр шаардлагатай үед мүйд болвол пив болгоно. Тэгээ яг зүгээр юм уу бол вино. Тэрнээс биш яг энэ минь бол хэцүүч. Apex юу гэж гадар. Ер нь явахаараа зүгээр. Юу болж байгаа юу? Өөрөө одоо яг яаж чинь? Юун дээр өн тэр штэ. Таач нэг утаач чагмал тавьчихсан. Би бас Загой ярих уу? За би нэг өөр юм ярих. би шууд чангараалт юм аа. Би ингээд дуугаад тахаар нэгдүгээрт ингээд хугацаа идэл ингээд цаг яваал ингээд хэдэн пив ууж иж тэр яг дуусгах гээд байгаа юм. Тэгээд байна сүүл тэгээд энэ хоёрыг уугаад за болийн яг яах вэ? Чи бикелаар орчих уу? Тэгэл галзаад тэгээд хайсан гэдэг. Алкоголыг өөр согтолтой юм санагдаж байна уу? Тэгж юу анзаарсан уу? Тэ. Занчадар юу дөө? Текила бол яг шоудлтынхаа байдаг байхгүй. Мексик цус орж ирж байгаа. Пак гэлтэй бүжиглмээр чинь санагдаад гарч шоудмаар санагдаад. Тэгээ за Мексик сүнс орж ирээд. Хитэрчээр тэр чинь бас Тэгдэг л ахаа. хитэрчээр тэр чинь дараад авна. Биш юм уу? Угаалах биш юм уу? заавал чи сүүл Forces 70 дээр ирсэн те. Текила л зүгээр те. Надаас те. Текила яг? Ер нь Мексикч ер нь яг манайх шиг хүмүүс гэдэг юм бэл хүүхдийн үсний найрмаар хийдэг ер нь. Тийм үү? Яг тиймэрхүү амьдралтай. Тэгээд нэг мөнгө төгөр хураач яг нэг Мексик хүмүүс тэгдэм шиг мөнгө төгөр хураа биш. Өөр сайхан ингээл баг оройн цалингаа угаал сайхан уужтай л бөөнөрөө юм сайхан дуулж молол тэгэл маргааш нь ажилтаа явах. Хөгжмөлийг артаа мөн те. Тийм зугаал Яг сэтэл ер нь өнөөдөр ажилласан өөрөө оройн гээл тэгээд маргааш тавьдаг. Nice те. Яа тийм ер нь тэгж амьдарч болно шүү дээ. Тийм ер нь надлал те. Тийм байсан байна. Польшд амьдарч байхад нэг Мексиктэй зүг амьдарчсан. Тэр бүр 37 тайсан баха. Бид нар чинь ингээл 20 тайтай залуучууд байгаа шүү дээ. 20 дөнгөж тавцсан. Тэгэхэд тэр ингээд нэг амьдралдаа хоол иж үзээгүй ингээд өндөг шарахыг надаар залгаж малгаад. Өөх тэгэл гарвал яачдаг. Зүгээр гараал юм иддэг. Тэгээд тэр яг яах гэж энэ ирсэн битгүй. Бараг 40 хүрж байгаа. Тэгсэн мөртлөө ингээд сурж байгаа шиг ингээд яг
харангуут амар амьдралгүй харагдаад байгаа байхгүй юу. Бид нар чинь ингээл багасаа л тэгэл чи ингээд сураал төгсөөл нэг ажилтаа болоод нэг тийм тогтсон ийм чиг чугам заагаад төгссөн маш тийм чи ингээд ихнэргүй ингээд юу гэдгийг мэрэгжилгүй арга ажилгүй нэг тийм хүн. Тэгэл яг өндөг шархаа хүнээр заалгахлаа 40 жил яг юу хийж амьдэрсэн тодорхойгүй. Текила авсан л. Текила авсан байна. Тэр ер нь тэгж л амьдэрдэг гэж Тэр нөгөө текилагны нэг юм нөгөө малгай байдаг шүү дээ тий. Тэрэн дээр чинь нөгөө лимоно ингэж өрүүлттэй юм малгай байдаг л шүү дээ тий. Лимонод авсан юм шүү. Би ингээд ингэх хэвээр юм шүү. Тэр классаа Сера гэдэг нөгөө таг байдаг шүү дээ. Тэрний энд өрүүлттэй таг байсан ч гэх шиг тий. Амар соёл болсон байгаа. Текила бол харин яг шоуд болоод байгаа байхгүй тий. Та энийг юу гэж боддог? Би сүүлд баримтат кино үзсэн байхгүй. Сая ах байна Мексиконы амьдралыг ярьсан чи тэр санаанд орлоо л доо. Тэр баримтат киноноор монголчуудыг ярьсан байгаа байхгүй. Одоо энэ Монгол газар, Монгол хүн хоёр хоорондоо амар холбоотой байдаг гэнэ. Дээр үед одоо юм Шингисхан байлдахтаа ч юм уу юм тэг тэнгэргээд бөө мөөгөөс ингэж юм асуудаг байсан байгаа шүү дээ. Байлдах өдрөө. Тэгвэл Монгол хүн, Монгол газар хоёр аймаг амар хоорондоо холбоотой. Одоо юм хятадууд ч юм уу, энэтхүү ч юм уу юм Франц, Европ руу ингээ дөрвөхөөрөө би хизээш нутагтаа очихгүй эндээ ингэж нэг хүнтэй олсвол эндээ ингэж амьдрна гэж боддог гэж байна. А Монгол хүн болохоор дэлхийн ингээ хааж очсон. За энд ингэж махаа идчихад буцаал нутагтаа очиж амьдрна да гэж ингэж боддог гэж байгаа. Тэгэхээр та энийг юу н тэгж бодож гинөө эсвэл үгүй штэ гэж боддгоо. Яг уул устагаа тэгж байгальтайгаа холбоотой гэдгийг бол би боддیں۔ Боддгийг санагдаад байхгүй. Жишээ нь би ингээд ил даваад тэ амьд краб янзлаад энчээ зүгээр голоос юу чин те могоо ч юм уу хоол их гээд янзлуул лусын орлуулна. Тийм. Гадаад бол тийм. Энд юм тэгээд. Айгүй юу. Гадаад их чинь чаас усан усан л юм. Тийм гадаад лусын юм тийм шиг аваад байгаа. Айгүй сайн уу. Тэ харин тэгэхээр би бас тэрийг сонсоод нэрэл миний иргэн тойронд би ингээд за Монголоос явбал тэнд очичил би насаа барандаа гэж ярьж ирсэн хүн би ингээд тэрийг үзэн нэрэл тийм байдаг юм биш үү? Би бол наашаа гэж би бол надад чинь эсрэг байр суртаа байна. Би юу гэдэг өөрийгөө юу гэдэг Монголд төрсэн болохоос яг юу гэдэг энтэй би ингээ халагдсан биш би зүгээр яг л хүн л бол хүн гэдэг үзэл бодолтой байгаа байхгүй. Яа нэг хоёр татсан ч юм уу яарч байгаа. Яг юмны эсрэг гармаар байгаадах энэ хоёр татсан чаа. Водка нэг иймэрхүү согтолтой гэж аах. Тэгэхээр би бол тэгж л бод. Өөрийгөө л зүгээр яг дэлхийн л хүн гэж боддог. Би яг миний гэр бүл миний хайртай хүмүүс миний дотны хүмүүс энэ ч байгаа. Тийм болохоор би энэ газартаагаа юу гэдэг илүү дуртай байгаа. Хэрвээ би зүгээр өөр газар очиод амьдрах юм бол тэр газараа амьдрал тэнцэнэ өгөх. Засан зохицол байна гэж юу? Би заавал Монгол руу эсвэл арай залуу байж магадгүй. Хөгшрөө тэгэхээр эсрэгээрээ боддог бол. Яхааргууд тэгдэж шít. Одоо ингээд жоохон гацч мацаад юм хийж чадахгүй болж болохоор би тоног төхөөрөмжөө аваад туслан дээр очичдаг байхгүй. Яг ганцаараа. Тэнгүүд тэндээс заавал нэг юм гардаг. Ганцаараа байхаар. Тийм хүсэхгүйсэн ч гэсэн зүгээр ганцаараа байгаад би тэнд хоолоо ээж идэл тэгэл зүгээр л өдөр чи юу ч хийхгүй ингээл те яг ингээл нэг туслангийн ажил хийж идэл өдөр өнгөрчдөг шүү дээ. Тэгээд нэг 2-3 хоноод эхлэхээр би тайвшраал нойр хүрдэг болоод хоол мол хүртэл төр чин нэг юм гой болчихж байгаа шүү дээ. Яг гой тааруулж мааруулж идэл сэтгэл санаа тайван болоод хэцүүсэн асуудлаа зүгээр ингэж гэр цэвэрлж явахдаа ойлгоол аюу гой болоод тэгээ хөнгөрч эхлээл тэгээ гой юм гарчдаг. Тэгээ энд ирээд яаж хичээгээд бүх юмаа тавиад ингэхээр гарахгүй юу байгаад байдаг. Тэгэхээр ийм агаар салхих бол нэг нөлөөлт юм санагддаг шүү дээ. Тэгээ саяын асуулт нь чи ихтэй лагерт гарч байгаа чи байгальд гарч байгаа. Чи юу тий өөр одоо Швейцарын тий альфийн нуруунд дээр очиод байсан бол үр дүн гарахгүй гэж үз хэлээд байгаа мó эсвэл зур байгальдаа л ойрхон гэж байгаа. Ер нь байгаль цэвэр агаар одоо энд нэг хотоос гараа явуулах мэдхгүй Швейцарын тэр нуруунд очиж үзээгүй л дээ. Ялангуяа гоё байгаль байгаа шүү дээ. Гоё байгаль байгаа л та. Гэхдээ байгаль гэхээс илүү нөгөө хүний төрсөн нутаг гэдэг юм чинь шал өөрөө төгөхгүй юу? Тийм л. Тэгэхээр бас нөлөөлж гэж магадгүй. Тэгээс удаад ирэхээр мэдрэгдэх байхаа. Жохон нас яваад ирэхээр гадаад олон жил амьдраад ирэхээр ч юм уу гэрмээрсэн. Би нөгөө хор тамдлын ахнаар тэгжсэндээ тэрнтэй л адилхан бодогч надад. За 25-аас 20-с 30 насны залуучууд бидний дууг сонсоод ойлгодог гэж байна. Нэг тийм сэтгэлд нь хүрдэггүй. Тэр залуучууд их нэртэй болоод, хүүхэдтэй болоод амьдралаа авч яваад эхлэхээр бидний дуу тарих энэ хоёр л орж эхэлдэг гэж. Тэр дууны үг. Их хорон гэсэн дуу нь тэр амьдрал их хорон гэсэн дуу яг ойлгогдож эхэлдэг гэж. Би бол сурдын дуулаад байгаа юм байна шүү дээ гэж. Ер нь бол ойлгодог төрлийн үн ширнэстэн шүү. Тэгдэг.
Дагаас ирэх нь хүртэл өөр үүдэг байлгүй дээ. Бас өөр байгаа л да. Би саягаад энэ 100 жоохон сэтгэл санаа жоохон тааруу болоод тэгээд яг дотроо мэдгүй ингээд явж байхдаа төрсөн нутаг руу гоцсон байхгүй яг өөрийнхөө нутаг руу төрсөн газараа би өмнө бол нэг тийм зайснаа хамаагүй байдаг ах л гэж яг боддог байсан адилхан. Тэгээ яг оцсон ч үнэхээр өөр өд юм байлаа. Бүр ингээд бүх стресс тайлагдаал гэл сэтгэл санаа хүртэл амар тайвшраал бүх юмыг мартаал зүгээр амар гоё мэдрэмж авчаад би хотод ирж байгаа байхгүй юу. Тэгээд яг тэрний дараах миний 2 сарын ажил миний амар сайн бүтсэн. Тэгээ ер нь бол хүн ялангуяа монгол хүн уул усандаа залбираад те төрсөн нутагтайгаа ойр байх хэрэгтэй гэдэгт бол ер нь бол амар тэгдэг төрлийн хүн л те. Яг зүгээр хальт бодоход нэг юм омогшдог ч юм уу бахархдаг юмтай бас зүгээртэй нэг үлээ. Тийм. Ер нь бол тийм юм байх. Харж идэг юм санагдахаар нэг хүн өөрөөсөө илүү юм итгэх дуртай байдаг ш нэг юм. Би зүгээр яг тэгж л бодлоо. Угаасаа хүн чинь итгэл үнэмшил гэдэг зүйл дээр одоо тулгуурлаж авдаг болохоор ядаж нэг тийм байх хэрэгтэй байхгүй төрсөн нутаг маань те их орон маань гэдэг юм. Шашин чинь ер нь тийм үстэй. Өөрийн хүсэл сонирхлоор. Гэхдээ яг одоо бүр яг Өөрөөсөө зээд имийг л тэнд илүү Тэгэл үнэмшлэр саяны хэрэг өөрөө даахгүй юм аа. Энийг даах гэдэг байгаа. нэг юм хантай яваад шүү дээ, нэг юм. Тийм, хантай. Ямар нэгэн шүтлэг шашин баа юу? Зүгээр л будын яг ээж аваас ялсалахаар нэг окей будын шиг бусдаар ингээм амар шүтэл ингээл яг тэгээд л байхгүй. Яг тэгэл нөгөө нэг яг нэг мөрөө гаргадаг цаасрын дараа нэг ном уншуулдаг л төрөл байгаад байгаа юм л. Тэр хүчээлтэй гэхдээ. Би бол өстой алинч байж магадгүй гэж боддог шүү дээ. Зүгээр. Яг тэрийг ингээд фокуслаад ингээд яаж цаансан банаар мөр зүрэ гаргаж марах тийм бас нэг тийм бий гэдэг. Яг алинч яг жинхнээсээ байж магадгүй юм шиг санагдав. Яг тиймэрхүү нөхцөл байдал зэм залбирах мэдбэх нөхцөл байдал бүрдэх юм бол хамаал заа тэр бүгдээрээ нийлээд ярьчаараа гэж бодчих. Орондоо ярьчаараа гэж. Таадмаа хамтраад тийм ээ. Миний ажлын өвтэйгээд байна. Би нэр сүүл тийм юу харлаа нийтлэл. 10 жилийн ерөнхий боловсролын сургуульд лам хичээл заана гинэ. Ачааруулах тийм ном заах юм шүү дээ. Аха. Тийм харлаа. Тэр одоо Энийг ачааруулах ном үү? Тэгж мэгж бодлыг хариулах шаал зааж өгнө гинэ. болж тээ. Зааж. Би шашинд итгэж чаддаг байхгүй. За. Би өөрөө зүгт би ямар нэгэн шүтлэгтэй ямар нэгэн өөрөөсөө өөр нэгэнд итгэдэг байгаасаа чаддаг ч болоосоо гэж бодож ирсэн үе зөндөө байгаа. Тэгээд би гэр бүлтэй болоод хүүхдтэй болох юм бол би хүүхдтэй бол шашинтай болно гэж боддог. Яг ингээд би өөрөө даахгүй юм шиг үе хүн тохиолж байгаа шүү дээ. Тэр үед хэний юу гэдэг одоо Америкт болонготой Библи уншаад тэнгуүтэй Библиэсээ ингээд нэг юм энэ бол зөв зам юм аа энд итгэж гэхэд хүмүүс итгээд байгаа. Би өөрөө чадахгүй. Тэгээд хэрвээ миний хүүхдэд тийм тохиолдох юм бол нэг тийм тулах юмтай байгаасаа. Итгэлтэй байгаасаа тий. Сая тэр шашин үүдээ лам ингээд зааж байгаа юм зөв бол яага болохгүй гэжсэн үзэл бодолтой байна. Гэхдээ яг надад лам хүн юм заавал би бол хүлээж авахгүй. Надад л хэд толгож байгаа юм шиг санагдчих. Яг тэр лам ороос. Гэхдээ хитрхи шүтгэхээр хөвгөлт нөлөөлдөг. Яа зүгээр хүн орж болохгүй байна тэр ачааруулахыг зүгээр багшаагаад. Тэрийг яагаад ламны заах гэдэг. Багшаа зүгээр нэг хүн байгаад лам чинь нэг юм шашны төлөөлөл байгаа. Тэгэхээр харин надад юм шашныг жоох юм тулгаад байгаа юм шиг санагдав. Тэнд 30 40 хүүхд хүчээр баг юм шарна шүү. Заавал шүтэж, заавал итгэж юм шиг алга байхгүй. Зүгээр л угсаал Монгол хүн болоод төрсөн. Тэгээ Монгол хүн бол төрснөөр зүгээр л уул усандаа одоо ээлтэй газар шороогоо ухтгүй. Тэгээд буруу одоо нэг улсын орол гэдэг шиг загас мах янз бүрийн алаад ийшдэг шин ингээд ягаад байдаггүй. Тэгэхээр нэг тийм нэг суур одоо бид нарт нэг зааж сургадаг тийм нэг юм байна штэ. Тэрийгэл зүгээр ингээд зөрчгүйгээр хийгээд явж байхад л юу нь болно. Тэгэл заавал шүтээ гэх тийм. Тэр нөгөө secret гэдэг нэг онл байдаг ус шүү дээ. Өөрсдийнхөө энергиээр нөгөө дууддаг машин дээр хувц сундар сайн сайхныг тэр онл ер нь шашны тэр яг юу болоод байдгийг тайлбарлсан онл юм л гэж боддог шүү дээ. Ашнах намаа. Дуудж идэг үү? Тийм бодож. Гэтэ шашин хитрхи улс төр мөстрлөгөө ороод эхлэхдээ Монгол шиг болно шүү дээ. Тийм анимашн байдаг үстэй нөгөө 94 биш өнгөрсөн рүү нөгөө 94-өөс ном шийддэг. Тэгэл нөгөө шинжлэх ухааны ном шийдсэн чинь ард нь барилга босоод биологи шийдсэн чинь ийм дусаа библи шийдсэн чинь буцаад юу болчдөг. Яг ч сонголчтой Монгол одоо будын шашин айгуу тийм юу байна л да. Татвар төлөхгүй те. Тэг чи улс орно шүү дээ. Татвар төлөхгүй дээрэс нь нэг тэр орд хашид тэр том хашааны хойно юу болж байгааг мэддэггүй. Тэгж яриад тэгтээ нэрэ ганданг чинь одоо хэдэн төгрөг орж гарч байгааг нь мэддэгддэг. Тэгээд татвар төл. Байнгын санхүүжилттэй байдаг те.
гол нь тэнцээ бас хэдэн хүчрхийллүүд бас сонсогддог. Нэг юм амар ус дотор мөртлөө усаас fire байгаа байхгүй тий. Яг муу тал байна, сайн талж байна шүү дээ. Бид нар итгэдэг үнэ тий. Сайн гэж боддог нь үнэ. Гэхдээ энэ талд бас нэг асуудал гараад байгаа байхгүй. Бурхан багшийн тэр сургаалт гэдэг номыг уншижсэн үү? Үгүй. Яг би ч уншаагүй. Тэгээ та нар ч бид нар бүгдээрээ л хараа уншаагүй. Тэгсэн мөртлөө бид нар яг бодлоо өөрсдөө бодсон шашинтай гэдэг байгаа ч яг үндэ бид нар шашныхаа үндсэн ойлголт ч юм уу те яг зүг чигийг аль нь ч мэдэхгүй байж бид нар өөрсдөө шашинтай гэж яриад байгаа. Миний бодлоор үнэхээр л шашин байгаа бол тэр юма бүгд мэдэх ёстой байсан гэдэг. Тэгээд мэдчихэд би бол ямар ч шашин байсан хамаахгүй буруу юм бол би заахгүй гэж бодож байна. Тэгээд би бол дэлхий дээр байгаа хүмүүс ингээд за 50% ухаантай 50% тэний хүн гэж бодож байгаа юм бол тэр доотлын 50% нь бол шашин байгаа зөв юм заагаад өгөө тэрэнд нь итгүүлж явах нь бол хэрэгтэй гэж бодож байна. Яг нөгөө хүмүүс ингэж ярьдаг юм байл л дээ. Бодсон айгу хамгийн хэцүү юм байна л да ойлгоход. Амар задарч мадардаг тий. Тэнгүүд одоо нөгөө дийлийнх нь Есүс гэдэг байна шүү дээ. Христийн хамгийн амархан нь одоо Байблыг уншингууд ерөнхий ойлголттой олцдог тий. Нэг тиймэрхүү амархан хэцүүгээр бас ангилагдаад байгаа юм шиг байна. Гэтэ энэ чинь яг нэг юм бол зүтгэж байгаа шүү дээ. Зүг байгаасаа гэдэг. Тийм. Бүгдээ л тэгдэг шүү дээ. Бүгдээ л зөв хүн бай. Ямар ч нүгэл битгий хийгээрэй л гэсэн. Тэр төлдөггүй л саяхан өгсөн цэргийн ялгаа ус төрдөөч биш ард иргэдийн тэнгийн ялгаа гэж бас хоосон гэдэг байна. Кришна ингээд дууны өгнүүд аягүй сонирхолтой шүү дээ. Тэгээ яг энэ Halloween-тэй бол шууд хамааралтай шүү дээ. Тэр нэг ийм фантастик уу тий шүлгэрчтэй. Тий. Хултлан фантастж байгаа ойлголт баг уу. Тий нөгөө нэг юу шиг гэдэг сая үзсэн кинон дээр нөгөө та яаж эмэгтэй хүнийг ингэж сайн ойлгодог ийм эрэгтэй хүний өмнөөс ном бичдэг вэ гэсэн чинь би хариуцлага хүлээж чаддаггүй болон эмэгтэй хүнийг хүндэлдэггүй хүнийг төсөөлж байгаа намаа биччихд юм а гэд. Тэрнтэй адилхан тэгэл нөгөө тодорхой дүр барьж яваад байгаа шүү дээ. Тэр дүрээ өөрөө хамгийн арчаагүй хүний өмнөөс бодоод тэрнийхээ үгээр бичингүүд хүмүүс тэр дүрийг үзий ядаж байгаа байхгүй юу. Гол шалтгаан нь тэгээд тэр дүрийг үзий ядаж ихсэж байгаа бол тэр хүний хилээд байгаа үзэл бодлын эсрэг болно л гэсэн үг шүү дээ. Тийм л утгатай ер нь үгнүүдээ бичдэг. Тэгээд тэр нь ч ажилтдаг юм дөө гэж хэлсэн. Болоод байдаг юм аа. Ажиллаа тий. Болоод байдаг юм аа гэж. Тэр Trishna Rockbay ах хоёрын дууны клип бол амар те. Гоё. Тэр үнээр Тэр Франкштейн болоод байгаа юм шиг байна тий. Тий. Яг юу нь бол тим зураг авалттай клип бас хавартай. Амар объект бөөх амар гоё. Эдгээр Rockbay ахын клипнүүд амар болдог те. Ер нь клипний төсвөд болтой. Болдог л янз Яг янз. гоё хий гэж бодож байлж. Оо тэгтээ Цагаар бодож хамгийн сүүлд хийснээр тэр болно. Одоо яг бүр үнэхээр гоё болол зураачийн багийнхаа оролцоол мейкапийнхан тэгэл зураглаа зургийнхан өнгө гэрлийнхэн за гэл 30-аас дээш хүнтэй байж болж байна. Сая сүүлд таандар говьруу клипээ хийгээд явхад чинь 90 түнглөө. 4-5 ийм прогон дүүрэн хант авч явж байгаа байхгүй юу? Тэгэхэд би бол жишээлбэл хаяада заримдаа жижиг сажиг 3 сая төгрөгөөр зүгээр те найз тоног төхөөрөмжтэй эдит өөрөө ичдэг найзтайгаа шойлоо гараад хоёрхоо объектын дээр жижигхэн дүрс аваад чиний заавад харуулад сая таастал 3-т бац хөөхд бацж чинь аяг үнэхээр ажил болгоод баг үнэ тэрэгэл тэгэхэд 30 сая тэгээд тэр хүмүүсийн чинь 2 өдрийн клипний хоол унд нь ус ундаатайгаа тэгээд бүжигчд орж ирээ цалинтайгаа гээл нэмэх 20 үнтэй байна уу? чанга байна те. 50 Зөвхөн нэг дооны гэдэг ч те. Тиймэрхүүч байна, багч байна. Тэгэхэд нөгөө бас продюсертэй байнгын клипээ хамтардаг хүмүүстэй болчвол удаа хугацааны гэрээ ичгээр зардлуудаа ингэчиж болж байна. Тэр өстө орон бүтээлч болгоны өөрийнх нь сэргэлэнгийнх нь л асуудал. Тэгээ бүр мундаг одоо гоё юм байх юм бол тэр багаа дагуулад үнгүй хий гэдэг газар байна. Манайхыг оруулаад ингэж өгчих гэдэг газар байна. Дуу нь үнэхээр сайн дуу байхад л заавал клип тийм амар биш байсан ч гэсэн дуу сайн дуу байх зүгээр явчихдаг те. Сайн ярьдаг асуучихсан. Өмнө ч асууж байгаагүй. X гарч ирсэн шүү дээ. X extentacion. Тэнгүүд тэр гарч ирэнгүүтээ клипүүд дуунууд нь хэдэн тэрбум үзэлт аваад байнгут. Яг клип яг тийм нөлөөтэй юм уу? Тэгээд клипүүд дуу юу гэдэг 3 тэрбум авч байгаа гэдэг нь хасар их үү? Клиптэй дуутайгаар харьцуулаад юу гэдэг хэдэн хувь? Тэр зах зээлд бол клиптэй клипгүй гэж ярих бол тэр их онц ойлголт биш. Suicide Boys одоо тэгээд яг үндэ олигтой клиптэй дуу байхгүй шүү дээ. Одоо хүртэл.
бүгд Lyrics видеоор хийж ийн байгаа клип нь бол баг уцаараа хийсэн юм шиг. Тэр зах зээлд бол өөр ойлголт байгаа байхгүй. Монгол Азуудын төвшөнд ялангуяа Монголын төвшөнд болвол бид нар ямар нэгэн сонсогчийг жишээлбэл бүр мундгууд бол шал өөр шүү дээ. Миний төвшний хувьд яриад байгаа байхгүй. Бүр дээшийн мундгуудын хувьд болвол тэр чи аль дээр юм уу олцсон хэлэх гээд байгаагаа олцсон ингээд 10 жил сонсогчоо бариа явцсан тэр мундгуудад болвол ингээд яадчихс юмаа бариад явцсан юм суудсан байгаа байхгүй. Миний хувьд болохоор яг үзэгчдийн насан тогтож байгаагүй доошооч байна, дээшээч байна, дээшээ нэмэх хэрэгтэй болдог. Хаяад үнэхээр доошоо байгаа хэдтэй зориулж хийх хэрэгтэй болдог. Клипгүй, зориуд клипгүй музик видео гаргадаг дуу байдаг. Тэр нь явдаг. Тэгэхээр тэр бол яг тухайн үе нөхцөл байдал дээрээс нь яг би бол одоохондоо юу гэмэрчин клиптэй дуу хийх нь аягүй зүг болчихж байгаа байхгүй юу? Миний хувьд. Клиптэй дуунууд хийгээд Монголд л яхааргүй гэхдээ клиптэй дуу клипгүй дуу яг одоо бол шал өөр болчиход байгаа байхгүй юу? Хүн клипийг нэг үздэг, дууг нэг үздэг болчиход байгаа байхгүй юу? Би бол тэр инрэл компас цагийн оёг гэдэг шүү. Би л тэр үнэхээр төртөө би тэрийг сонсохоор энэ дуу клиптэйсэн бол ямар клиптэй байх байсан бол доо гэж би боддог. Хоёрдугаарт нөгөө маш их өрсөлдөөн гарчиж байгаа байхгүй тийм. Хуучин бол тэгээд угаасаа мундгууд хоорондоо өрсөлдөх гэдэг юмнаас илүү тэр тухайд нөгөө дуугаагаа хийхээ боддог байж байгаа байхгүй тий. Биднэрт бас музик видеог нь үзээл за ийм камераар хийсэн мэн ингэж өнгөө тавьсан мэн энэ клипнийг иймэрхүү авцаа болсон байх таа гэж нөгөө эдэн ч үзэгчтэнтэй сонсогчтэнтэй тэрийг нэг анхаарахгүй байгаа байхгүй. Одоо бидэд өрсөлдөөд байгаа байхгүй. Одоо яг би үеийнхээ залуучуудтай тий цуг ингээ юмаа хийгээд яваа цуг ингээл тий яг адилхан алтур малтур дээр таараад ингэж явж ийснэ надаас гоё клип бичиж байгаа байхгүй. Тэнгүүт би клип шаардлагагүй байсан ч гэсэн тэр дуун дээр би дахиад гоё клип хийх хэрэгтэй болно. Гэт ингээд нөгөө өрсөлдөө үүсэт эхлэхээр музик видеогууд дуу цацна гэдэг ойлголт бас байхгүй болчиход байгаа байхгүй. Одоо би нэр 11 сар гаргаад нэг клиптэй дуу цацгаж байгаа юм. Тэр клиптэй дууныхаа өмнө би нэг клипгүй дуу цацгаж байгаа юм. Тактика. Тэр клипүүд дуу нь юу гэхээр надаас хамгийн анхны яг алби ёсны хайрын дуу гарч байгаа. Тэ хайрын дуу гарч. Тэрийг би ихтэй клиптэй цацахгүй байхгүй юу те. Би одоо би хайрын дуу клипийн тоглолцсон байхад тэр хайрын дуу байхгүй шүү дээ. Чи айгуу сонин дуулчих. Би ялгааг нь гөөгөө яа л та. Чи дуулчих. Би дуулчих. Тэгээд ингэчи. Тэнгүүд ингээ музик видео биш одоо наадтал дээр нь Lyrics видео хийгээд хайрын дуугаар хүмүүсийн анхаарлыг татаад итгэжүүлэлтэнд оруулаад тэгээд ганц хоёр өмнөд хийж хагаад араас нь клиптэй дуугаа пак гэж чиж байгаа байхгүй. Мэдээлэл өчл сони мэдээ тэр чинь хайрын дуу дууллаа гэд энд бас нэг юм байна шүү дээ. Тэгж яагаад тийм хайрын дуу идэл битээ заваал доо гэх. Тэрс наа чи яг өмнө жилийн өдөрт өөрийнхөө ивент хийстэй Тэгсэн. тэр амар надад би үзэх байхгүй амар сонирхолтой. Гол нь манай баригдаад гарч байхгүй. баригдаад байгаа. Тийм. Хүчнийхэнд тий. Юу байхгүй. Ингээд оргодлыг барьдлаа гэдээ байхгүй. Юу хэсэг байхгүй. За. Тэр баг байхгүй болоод дууссан уу? Тэр чинь нөгөө юу яагаад нөгөө юм зохиолтой тоглолт хийсэн бохгүй юу? За. Тэнгүү тэрэнд яг одоо бид эдэм байгаа газар болохоор би болохоор галзуугийн имлэг шатаад тэгээд би ингээ ганцаараа юм нөгөө эмчи халаад өмрөөд амьд үлдсэн нөхөр байхгүй юу. Тэгээ эмчи халаадаа харсан чи би өөрийгөө эмч хийтгэждэг байхгүй юу. Тэгтээ би ингээ галзууг өвчтөн бохгүй. Миний дугаар 1937 дахь хоригдлох байхгүй юу. Тэгээд манай тоглолтын дуугаар 1937 гэдэг нэртэй. Тэгээ 7 цаг 37 минутанд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд би өөрөө эмч гээд тэнгуут нөгөө нэг одоо намайг үзэх гэж ирж байгаа нөхдүүд нь бас сэтгцийн өвчтэй нөхдүүд байгаа байхгүй юу. Тэрийг эмчлэн гээд би цуглуулсан байж байгаа. Би баригдаа явчихж байгаа байхгүй юу. Тэгээ манай зочин артистууд маань нэрээ дуугаа дуулжингууд би тэндээс яг тэрний араас оргодлоо гэдэг мэдээлэл гараад тэнгуут би гавтаа гарч иж PS2-ыг эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ PS2-оо дуулаад хамгийн сүүлийн дуун дээр орж ирсэн бүх хүмүүсийнхаа зургийг нь аваад тэнгуут хамгийн сүүлийн мэдээн дээр ингээд оргсон байна. Тэгээ зайсхилийн анхны хавтагчдын мэдээллүүдийг гаргая гингүүд орж ирсэн бүх үзэгчдийнхээ зургийг тачигдал явуулчих. Гоё үжи тий. Хүмүүс яг ийм гоё мөрдөө хуулаад ирсэн. Яг амар гоё шүү. Яг юу үсгэсэн. Тоглолтын ихэнх зураг таруулж оруулаад төсгөл дээр өөрийнх нь зургууд нь гараад би наадаа тоглолтынхаа дуг солиот юм шиг дуулж дуусаал. Тэгээд бид нар бүгд ингээд галзуу болж тришнаг шүтгчдийн шүтгчдийн шашинд орж галзуу урцгааж гэдэг. Шатар айлан чиг Гоё тийм. Тэгээд өөрөөгөө тэгж тоглолтоо хийсэн Монголын хамгийн анхны бүт автоматжуулалттай тоглолт болсон.
гэрэл дуу бүх юмнуудаа нэг конобор тавиад тэгээд юу ч хийхгүй суун гэсэн. Вау. Чи бас нөгөө зэрэг тавьд юм ба шүү дээ. Одоо лед нь явж байхад дуун тусдаа, гэрэл нь тусдаа 3 2 1 гэл 3 коноб таг зэрэг дараалдаг секундын зөрөлт мөрлөлтөг нүдэн анаад өнгөрөөнө. Тэгэл одоо дуучнаа дагаал те гэрлээ ингээл эргүүлээл нөгөө энэ дээр юм байхгүй. Дуу болгон дээр намайг хаан зогсхийг заана. За чи дууны яг энэ хэсэг тэр ийшээгээ 4 алхна. За эндээсээ чи одоо дуусгаад хоошоо 2 алхна. Дараагийн дуу гэхэд чи энэ метр дээр ирж зогсно гэж бүгдийг заадаг. Тэгэд гэрлээ тавиад орчихно. Би нөгөө гэрлэнт нь орох гал. Тэгээд би чивчин дээр ярьж байгаа юм. Хоошоо 2 алхаж гэрлээсээ гарчлаа гэж дуулж захта 2 оолаас. Одоо барамж гэдэг. Нөгөөтгөө мартцсан тэгэл. Гоё болжээ. Тэгж нэг хийж үтсэн. Гадаад бол байнга тийм л байдаг юм байна л да. Бүх юм гадаад. Тийм бүх юмараа дууга анхнаас өгчдөг, ледэ тавихтаа гэрлээ тавьчдаг гэл ингээл хэвчтэй. Одоо ингээд яг зүгээр маа нэвтрүүлэгч ингээд нэг хамтран ажиллагчтай шүү дээ. Жишээ нь ингээд артистууд руу маа одоо хувийн байгууллага зэ. Айгуу гоё дэмжээд амар байгаа хөөх. Одоо тэгтээ сүүлийн айгуу сайн дэмжиж байгаа тий. Тоглолтын дээр хүртэл спонсор гээл орж ирж байгаа үстэй. Тэнгүүт ингээд за зүгээр сүүлийн одоо бид нар ингээд веб хэрэгжилж байгаа шүү дээ. Яалчгүй. Хэрэгжилж байгаа. Тэнгүүт Махтай вебний компани ингээ хамтрыг ингүүд болохгүй байхгүй. Бид нар юм шийдвэр хүлээгээд наа болиулах гэдэг юм гэдэг. Би бол вебэнд донтсон байлээ. Би тэр Вебийг бодлоонд байхын болиулах гэдэг юм. Тийм яриад байгаагууд энэ чинь дээл тодорхой ш нь тамхил нөгөө талд нь байгаа шүү дээ. Энэс буцаад янжуурлага байх хэрэгтэй. Би зүгээр ингэж утсан. Энэ за яг веб тамхи гэхгүй зэ. Яг зөв юм хорчд юм бол бай. Ингээ Хамгийн бороо нэстэй. хорол гэл. Аха. Тэр Дугаар хийж байгаа энэ рүү. гэхдээ би яг вебнийхээ янз бүр юм л. Одоо хятад ч юм бол веб орсон шүү дээ. Сая Японд болохоор веб зарж байгаа. Гэхдээ никотин байдаг юм л. Бүгд яг адилхан хэлээ гэсэн тэр гэсэн юм нэ. Никотин баггүй. Англи манглчаас юу н харьцсан шүү дээ. Гэтэ уусаа гарч татдаг тий. Тийм. Яг тамхины зэрэг дээр л яг л тамхи татчих байгаа юм шиг татахгүй бол уурлал болохгүй тий. Энд ихтэй Манайх бол яг энэ ямар тамхины компанитай хамаагүй шүү гэлчээ. Гэтэ ер нь энэ тагнаа хатаад шүү. Үгүй арис Хайрцандаа одоо яг жүжиг мөнчтэй үед мэд ингээд 2 цаг 30 минутын турш ингээд нэг үзэгдэл нэг жүжигийн гол дүр байлаа гэхэд яг энэнийг хэрэгэлдэг хүмүүсийн тагнаа төрлөг гатчихдаг. Тэгээ бүр яг болоод наадах веб татхаа болоод дараагийнхаа жүжиг дээр орсон үнэ зөв болсон. Тийм тохиолдол. тийм чөлөөтэй л байна. Татахгүй л. Та одоо бүгд татчих жана уу? Би бол бүр хаанч татсан биш. Би бол Тийм. Одоо энэ контент орохоор нэг нууж муугаад байдаг шүү дээ. Тэргэж болцсон шүү дээ. Лээ би Энэ зохицуулт орох нь орох хэрэгтэй хаа. тий орох хэрэгтэй хаа. Би бас тэгж бодсон. Энэ нөө ярих гэдэг нь вебэл явчлаа л да. 20-д байна гэдэг. Би нөгөө батайхан жоокус байдсан шүү дээ. Бааха нэг юмтай хоригл тэмцдэг те гэдэг. Надад аим тэр нь юу санагдаад байгаа юм. Үнэ. Нэг юм хорчгоор л болцдог. Тэгэхээр 20-гууд бүр амар болчтой шүү дээ юм те. 70 бизнес ч юм уу одоо контент креаторуудыг бит сурталчлаа. Гэн сая сүүл чихэр сурталчлаа гэнүү. яа тэр одоо Тэр арай муухан. Тэр мөрөө бол бидний энд хууль бус юм сурчлааг бол архиа уунуу, тамхиа татнуу, битээ тавинуу, покч хууль бустэй. Хууль бус юм сурчлаагүй л болвол Одоо битч хойл бас болцсон баха тий. Нөөчлөх шивсраа тий. тэнгүүтээ өөр нэртэй болоод тэр чинь 1x bit гэдгийг л хорой хийчихсан юм л шүү дээ. Уус дийлдэхгүй шүү дээ. Том дэлхийн Өөр нэртэй хол хүний л өөрийнх нь юм шүү дээ. Хорж байгаа нь баг PR юм биш үү? бүр илүү яалах. Тэрс би тавьчихсан. Хорих ямарч боломжгүй шүү дээ. Тэгээд Монголоос юу гэдэг нэг доменийг хорлоо гэхэд дараагийн домен гараад ирнэ шүү дээ. Өөр нэртэй болсон тий. Тэр тэгмүүд нэг хорцсон хүн нь ингээд нэг юм хэнийгнээс юу гэдэг прейзл авч байгаа прейзл гэж үү. Талархал ч юм уу гэдэг мундаг харагдаж байгаа. Тийм. Тэгээд яг үндэ тэгээд үр дүндээ би бол хоригдоогүй л гэж бодож шүү дээ. Тэгээ one expert ингэдэг болчихсон шүү дээ. За. Арна штэ. Тэнгүүд ингээд сэнэглэлт хийхдээ хучин бол энэ one expert гэсэн юм ингээд одоо утхан дээр бичиж байгаа гүйлгээний гэсэн чинь та эдгээр үгнүүдээс утхан дээрээ сонгож бичээрэй гэж хэлээ. Хоол хүнс, сэлбэг, худалдаа авалт энэ үгнүүдийг бичээрэй гэдэг хэлсэн хэрэг. Тэнгүүд яг хаа тэрийг одоо юу гэх за чи one expert-ийн тийм агентлаг гэж би чамаар хоол хүнс гэдэг нэрэн дээр сэлбэг гэдэг нэр бичээл чамаар ялгаагүй л явж л байгаас та. тэгээ одоо энэ спонсорууд авлаа гэж спонсорууд сурталчлаа. Одоо контентын голоор ямар их ярдیں۔ Тэ рекламчдیں гэж энэ минийг бас манайх одоо болчмоор юм уу? Энэ ч бас мөнгө хэрэг болж штэ энэ спонсор чинь. Зүйлж байгаагийн чинь буюу эдгээр байгаа шүү. Бид нар ч ихсэн мюзик видеогоо их гэл янз янзын газараас спонсор авч л байгаа байхгүй юу?
Наа чи эхнэрээ өөрх үзэх гэж би 30 реклам бичээ явуулсан. Ер нь бол тийш. Би бол одоо ийм хүмүүсээ гайхаадаг зөө. YouTube дээр үнгүү байршсан яман дээр ингээ орж ирээд хүүе энийгээ боловч ингээд байгаа гэхээр би ингээд чи ямар ч мөнгө төлөөгүй. Зүгээр л YouTube дээр байршиж байгаа нэвтрүүлэг. А хэрвээ энэ ч юм таалагдахгүй зүгээр л болчих л та. Тэрэн дээр ингээд нээлгэж чадахгүй зүгээр олон юм. Одоо юу гэх 3000 төгрөг шилжүүлээд Urban Talk-ын дараагийн дугаарыг үзэрэй гэсэн бол бас ондоо. Тэр үн чи мөнгө төлсөн тий. Би мөнгө төлж явахд ийм байна гэдээ бас нэг юм комплейн хийх болж байгаа. Үгүй тэнд байгаа ямыг ингээд орж ирээ. Тэгээ наатлын залуу ямар их хөлөө санджигнуулд юм бэ? Бойл гэж хэлээч мэлээч. Иймэрхүү юм утгагүй юм бахаар хүн яагаад тэгээд идэм бол та гэж би зөв боддог. Ситис чамигийн одоо нөө бичлэг дээр юу гэж бодсон? Би нөө той адилхан ютубер болохоор зураг хийж байгаа шүү. Тэгэхээр надад бол хайлт баг жилийн өмнөөс яригдчихсэн шүү дээ. Энэ Грэмми тэр хоёр ишин тэгээд эцэгчүүд нэг тийм чихэр сурчлаа гэх хэрэгтэй. Надад бол аяа тэрийг санаж байгаа. Яг үүндээ юу чамай Грэммикс хоёр чихэр сурчлаа үгүй юу? Тэгэл бид нар бага сурчлаа үзээгүй тэгэл 24-өөр бас чав аваад идэлээсэн шүү дээ. 10 юм аба кенди гэл юм аваал тий. Одоо нэг аюултай чихэр аваад тэнгууд тухайд юу тий. Эсэгчүүд угаасаа тэр тухайд ч гэсэн хүүхдүүдэд чихэр идэхэд бол дургүй байсан. Тэ наа тэгэл загиндэл чихэр аваад идсэн бай. Тэ соолоо гэл нөгөө нэг юм пирог шиг юм тэ. Тэрийг аваад идлээ мэдлээ гэл загинд дийлсэн. Гэхдээ одоо бол нөгөө загинах хүн нь ингээд бэлэн монгол хүн байгаад ангууд л загнаад байгаа юм болов. Чи одоо яг Grammy Challenge-ийг яа тэр хүмүүсийг хүүхдүүдийг хүмүүжүүлэх юм үүрэгтэй болов. Ягаач тэр хүүхдүүд яг хүүхдүүд явж байгаа юм. Тэр хүний хүүхэд чихэр эзэж байгаад яагаад тэр хүмүүс буруутай болоод байгаа гэдэг амар утгагүй байгаа юм. Одоо за чихэрэн дээр бол ингээ хөнгөн гарч ирнэ. Над чи хүчирхийлэл дуулдаг. Хүүхдийн бага насны хүүхдийн хүчирхийллийн тухай ингээд дуулдаг. Тэгээд хүн алсан тахил махил гээл одоо эн чин бидэд бол утга нь өөр. Тиймэрхүү юм байж хахад эцэг хчмэгчүүдээс над руу юм орж ирдэг шүү дээ. Миний хүүхэд чиний дууг ингээд өдөржин сонсоод байна. Тэгээд хараалын үг сурж ийн. Миний тэр гэж орж ирдэг байхгүй юу? Манай хүү ламаг яах гэж асаасан ингээл нэг үйлжил гэдэг чинь. Нэрээ чав яах гэж асуулаа гэж бодсон. Хүү ингээд надад хэлж би тэгээд ингээд тэр хүмүүстэй яг амьдэр уулзсан санагдаад байдаг байхгүй юу? Уучлаарай танаа хүүхдээ чинь би өмнөөс ч хүмүүжүүлсэн юм байна. Тэгээ нэрээ шилжүүлээд надад өчхөө. Нэг нь надаар хүмүүжсэн юм чинь. Тэ тэгээд хам бэлгийн одоо хэн байдгийг те хам бэлгийн тэр болоод явчих. Тэгээд би бас тим дуу хийхэ болоод гой хүн болоорой те тэгж гой дуу хийя гэж хэлмээр санагдаад байдаг байхгүй юу. Миний дуу яагаад хүүхдүүд сонсцгий. Тэр чинь эцэгийнх нь юу байгаа байхгүй тий. Өөрөө тэрийг хийж сонсуулмааргүй байгаа болвол өөртөө ингэж хайчаад дараа нь хүүхд нэгэн буураа мөхөр энийг сонсоод энэс юм муу үлгэр дүүрэл аваад тий. Тэнгүүд бас л ялгаахгүй хүүхдүүдэд лалраа утгагүй болохгүй гингүүт бас л бүр л илүү сонирхлын та. Нэг дагаад идэх бас дагах. Одоо бид ч жоохон байхдаа тэр би тэр чи ах юм пистанастаа гэдэг аавал сонсдог юм. Би 3 дээр байнга л мөнхийн тэр хужаа мужаа гэдэг опозитийн ГЖ ягси гэдэг дуу бүгдийг мэддэг байсан. 10 жилийн тэр нацаа чи гэж 5 шалтгаан бай гэх тий. Орц ангийнхаа охин руу дуулж муулцсан. Бүгд ингээ гайхаж магцсан би хажуудалд бүтэн дулцсан гой дуугаацтай юм гэсэн байж байгаа шүү дээ. Ялгаагүй л тийм л байсан. Тийм л байж байгаа. Тэгээд тэгснэ одоо бас нэг юм одоо ингээ хүндэрчнэлтэй тэгээд амгш нөгөө клик бумын яахан гэдэг нэртэй дуулав. Амар клиптэй. Тэгтээ клип биш зүгээр нэг зургууд оруулсан байдаг чинь. Чи яахын имэгнэл гэдэг нэг дойдог шүү дээ. Тэр мөр бол бас уран бүтээлчид харин хүн болгоныг хар тамхичин гэж бодгоо болооч бас. Гуланц тэр юун дээр цэнгэлтийн гадаа би зогсож нэг хүүхд ирэнгүүтлээ зураг авахлаа гэдэг тох. Өрхөнд чинь бас нэг 12 3 4-тэй юмар. Тэг би ингээ зураг авахсан чинь хажуугаар ээж нь явж байгаад хөш чи хар тамхичин болох гээд байгаа юм наа тиймээс холт юм. Ээж намайг мэддэг л байгаа байхгүй юу? Йоо тий. Тэгэд би нэг хэрүүл хийх гэснээр заацсан Карнуудтай юу ярих уу гэж бодод хүүхэд нь сонсдог уран бүтээлчтэйгээ таараа зураг авахлыг гэж яагаад ээж нь хажуудлаас нь орж ирж хар тамхичин гэж хүүхэдтэй хэлж ийн гэхээр тэр хүүхэд том бол хар тамхичин болох нь ойлгомжтой болчих жоох байхгүй. Тим гэр бүлээс өсөж байгаа хүүхэд. Яг тэгээ ойлгох та. Хажууд танаа ээж байсан бол бас муухай сонсогдчих тий. Гэхдээ тийш тийм хүүхдүүд тэгээд хоол идэж тэгж байгаа байхгүй. Ээж өстой миний хүүхдийг ингэж хэлж ийн мэлж. Гэхдээ намайг муу хэлэх нь бага л та. Ингэж хэлж ийн мэлж гэхэд аав хэлж байгаа байхгүй.
Нэгэнд одоо ийм хүүхэдтэй болсон бол Магдалины шүлэн, Муулгын шүлэн хоёулыг тэс сур гэж байгаа байхгүй. Тийм ямар ч гимгүү аав ээж юм тэгж бодтол та нар тийм ухамсаргүй тэнэг байхал байх хэрэгтэй. Үнэхээр би буруу юм хийгээ тэрийг нь шүмжилж ивэл одоо яа гэсэн те. Би одоо урч ихэр сурчлаа гэж бод. Би дараагийн ливэн дээрээ мундаг олон болчиход байна л да. Хитрхээ олон мундаг хүмүүст болж байна. Яах тэл Бүгд мундаг байгаа. чөлөөдөл болж. Таг аригчин бистал нэг подкастт орол арх бол би баг уудаг. Үнээр юу шаараад байгаа бэ гэж. Баг аригчин. Би бол ингээ комент манай ээж тааж комент уншаад би бүр ингээ хөөе пиццаа чи хиймээ хэрэлдмээр байдаг ч гэсэн. За. Бүр таг аригчин миний мэд таг аригчин подкаст алкогол ер нь бол тийм ээ. Би бол баяр ёслолын үеэр муу ярьсан. Төвхтөр. Олон мундаг хүнтэй болчиход байгаа хгүй яг зүгээр л Охины мэдлэгтэй хүмүүс амар олонтой. Би зүгээр л мяа амьдраад өгчийдэх үү гэх юм заримдаа зүгээр амьдраж байгаа өгчийдэх үү. Заавал мундаг байх албатай. Би бүр нэг тийм хүн харсан. Нэг одоо нэг постн дээр зав нэг хүнийг муулсан постн дээр доор нь битүүр нь болсон байна. Ингээд битүүр. Дараа нь яг дахиад явж ил нөгөө талд нь тэр хүнийг яг ийм өмөрсөн, сайлсан пост явж байгаа. Тэр доор өнөөх маань яг өмөрөөд сайлсан. Наач ажилтаа хоёулынх нь хоёул яг хүн харж байв цагаач гэдэг. Би хоёулынх зургийг скриншот хийгээд тэр уг нөгөө модуль сайлуулж байгаа хүн надад хамаатай байхгүй. Би бас чи яаж чам шиг ингэж амьдрах уу хоёулын юм. Эсэсгээд авсан тийм. Яаж чам шиг ингэж амьдрах уу. Тэгэхээр яаж тэгж асуудыг салгал хийлэм хийж гин гэдэг чинь та тэр юу яаж байгаа юм бэ? Яаж байгаа даа гэж тийм. Би зөв манай хоочиг рүү би зөв кино бүр бөөндөө ингэ явж хахад бөөндөө явж штэ чи ингэ тэр газар бөөндөө ингэ явж хахад яг зүгээр яаж хийж агаад тэр кинон дээр портер тоолж исэн тэр охин битэрийг ингэ ингээ бөөндөө авахсан зургийг ингэ кроплж ингэ явуулсан байгаа ш. Танаа чи явуулсан. Өнөөх маань угаасаа намайг явж байгаа бөөндөө явж байгаа мэдээд видео кол маал хийсэн битэр ярьсан байж хахад зүгээр нэг хүн ингээд нэг тийм завтай байж байгаа юм. За яг алхалт нь яг цог хоёул явж байгаа шиг таарахт нь лавъя. Сонио хүмүүс амс. Би бол бүр комент бичдэгчгүй уншдаг. Би бол тийм бичдэг. Одоо тэгээд яг ч ингээд нэвтрүүлэг хийгээд эхлэнгүүд уншаал эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш бүх комент уншдаг болчихж байгаа байхгүй. Тэнд бол ерөөсөө бүр юм тусдаа юм ертөнц зүйлээ шүү дээ. Яг юм өөр параллел ертөнц те. Мультиверс тусдаа яг мультиверс YouTube-ийн комент ийм Instagram-ийн комент ийм Facebook-ийн бүр авах өөр университет байгаа. TikTok их бүр хөөрхөн. Агата миний бичлэгийг үздээ. Аюу гой борогч чинь. Ивлүүлж уншаа. TikTok өөр. Бидэд ажлынхнаараа ингээд нэг рeel тавьж байгаа шүү дээ. За одоо комментийг харъя гэлтэй. Instagram дээр зүв зүйлээ. 500 коммент. Гоё юм. Facebook дээр 500 коммент зүвш. Үрээ сонио. Лаглаг өгдөө те. Лаглаг зүүрлэлүүд амар гоё. Facebook-ыг манад бас арай л их хэрэгэлдэг те. Ер нь бид нар бүгдээр одоо бүх мэдээллийг л Facebook-аас авч. Хоёулын сүүлд төчөрөхгүй үхнэ гэжсэн шүү дээ. Яг төчөрөхгүй л үхэх. Үхийдөө те. Ер нь бол манай контент креатор хийж байгаа ер нь тэ уран бүтээлчд хинч вэ хүссэн юмаа сурчлаарэ. Хүснээ угаасаа хинч чамд талархахгүй. Хинч чамаг ийм чи мундаг юм сурталсан ч бай, муу юм сурталсан ч бай хинч чамд талархахгүй. Хүссэн юмаа хий, бити юмнаас цухтаж байгаарэ. Авъя гэж өгье гэж байгаа бол аваад юмаа гаргаад тэгжиж юм чин цаашаа үргэлжлэн. Нэр үнэхээр бэлэн гомонгоос ахуулаад тэр архитарс юу вэ бүгдийг сурчил бити байгаарэ. Тэрнээс ч амар олон боломжуудаа хаагаад те хэрвээ би энийг сурчлаад хүмүүс нааг үзэхэд болчихно ч чи тийм сурчлаад хүмүүс чамайг үзэхэд болж ивэл чи хийхэ бол тиймнээс айж байгаа бол хүний бити компани мөнгө өрөх гэдэг бити зүгээр хор дураараа хүссэн юмаа сурчил хүн чамд юу гэж хэлэх нь ямар ч хамаагүй нэгэн чам талархахгүйгээс хойш юмаа өргөжлөл мөнгө аав бизнесээ томруул нэрш тэгэхээр бити шудраг байхгүй. Тэ компаниас битээ сурчлын уу баримтын өгөөд энэ чинь хоёр талын нэг юм юу байгаа шүү дээ. бит вэ нү бэлгэвч вэ нү чихэр вэ нү хамаагүй. Тэр нэг бас комментэн дээр арх сурчлаа гэцээс. Тэг би одоо гайхаад нэг гэсэн ингээ хүмүүс би сошиалаар архийг болий архинаас олж ингэж байна. Арх ингээд гэр бүл салгаж байна. Архинаас олоод ингээд хүн гимтэр хийж байна гэдэг энэ ч одоо команд зүгээр юм амгүй юм байгаа шүү дээ. Энийг яаж хэрэглэн
Тэгээ тэр хүн чинь архиугаад өөрөө тэр үйлдэлийг хийчихэд би архиугаад ингэчлээ гэх ямар тэнэг байхгүй. Одоо мэдээж усыг хитрүүлээд доол хор олно шүү дээ. Тэгвэл чинь тунгийн тааруулаад архиуд заримдаа зүгээр шүү дээ. Ингээд юм найз нөхдөр гоё уугаад сууж яхад хүмүүс тэгэд архийг бүр зархаа болох хэрэгтэй ч гэж ах шиг юм. Картаар өгөх ёстой ч гэж би юу яриад байгаа бэ? Юу яриад байгаа бэ? Архид буруу. Хасаад гэр бүлийг салгаж байгаа. Гэрэмэксэл Юу санахгүй байх Хүүхдүүдийг буруу хүмүүс хэлж байна. тэдний буруухгүй. Юу санахгүй байна. Би өчтөр яасаа санахгүй байна. Ямар ч хэмжээний арх уусан бүгдийн санд байхгүй. Өөрөө юу хэлснийг Архин буруугаж ихэд хүмүүс байгаах. би санахгүй байна гэдэг би юу сандгүй гэдэг тайлбарыг ойлгох. Энэ комент бичдэг нөхдүүд шашин Арх уусах шүү. Дандаа арх барих ууддаг зүг. Тэгэхээр бид камерны урд ямар за энэ архийг уугаараа гэдэг байгаас биш байхгүй. Ийм нэг арх байна. Энэ ийм давуу талтай юм байна. Тэ энэ нэг ийм байд юм байна. Ийм утгатай юм байна шүү. Арай бид нар өөрсдөө өмнөөс чинь тэ одоо тоглоомор ч юм уу ингээд ууж үзчихээ сэтгэлдээ хэлж ин болохгүй. Тэрнээс биш. За ер нь залуучуудаа одоо энийг л ер нь уугаад байвал ажил төрөл чинь сайхан бүтээд байна. Гэдэг юм байхгүй. Одоо ийм сайхан царайлаг залуучууд чи энийг л ууж шít гэж байгаа юм байхгүй шүү дээ. Тэ эсвэл юу гэдэг баахан олон чихнүүд энэ чихрийг ерөөсөө идүүлчи сахар тусахгүй таргалахгүй гэдэг байгаа юм уу? Байхгүй шүү дээ. Хэвээ урам орчлоо. Нэг гоё рекламтна. Урам тоогийн төрт ботсон байна. За тэгээ сам мэгэл маань байна. Тэ хамгийн калори багтай шараарыг юу бас зөөлхөн. Тэ өнөөдрийн урам тоокоор хүрээгээд лаунж. Дөрөв бас байшлыг нээсэн баг. Яг паркийн баруун талын алган дээр голомт капитал гэдгээр мэдээд юм шүү дээ сонио. Тэрний хоёр дахь хүрээгээд лаунж байгаа шүү. Тэгээ яг өнөөдрийн дугаар ингээд дуусч байна юм. За тэгээд наа флёртын дарын бүлэг. За битгий хэтрүүлж байгаа. Нэг яг цагаан сараар хэрэглээрэй. Тэр гоо марахгүй шүү дээ. Өнөөдөр тоо. За тэгээд Urban Talk-ийн дугаар өнөөдөр өндөрлөө. Үзсэн хүмүүстээ баярлалаа зочтой байцаа. Баярлалаа. Baby, would you be chanted?